Сайн бацхан үзэгчдээ та бүхэнд орой мэндийг хүргэж байна. Футбол том нэвтрүүлгийн маань энэ үлрэлийн 25 дахь дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. За өнгөрсөн 7 хоногт бид аваргуудын лигийн шатны сүүлийн буюу 8 дугаар тойргийн тоглолтуудыг шууд амжилт үзүүлсэн. Үүнтэй холбоотойгоор багууд шүгийн 8 болоод плей-оффын шат руу шалгарсан байгаа билээ. За энэ талаар ярилцахаар бид цугласан бүгд орой мэндийг хүргэе. Орой мэнд хүргэе. За дараагийн жил хэр драмтай болох вэ гэж хүлээж ирсэн чинь нодлонгоос ч гоё шүү. 8 дугаар тойргийн тоглолтод болов да гэж одоо харж байна. UEFA-гийн зүгээс 10 биш үү лээ? 30 хэдэн багт байлаа. 36 18 тоглолтыг нэгэн зэрэг бол зохион байгуулж үзүүллээ. За эхнээс нь тэгээд шууд яриад явцгаая. Наполи яг плей-оффын байрны гадаа буюу 25 дугаар байранд бичигдэж байхдаа Челсиг хүлээн авлаа. Гар үрсэн ихнийг бол тэгсэн. За тэгээд Наполи юу яагаадсан тоглогчд нь нэг тийм ээлжилж ирээд нэг нь ирэхээр нэг нь бэртээд зүр тиймэрхүү байгаа байлаа шүү дээ ер нь. Яг уу урт хугацааны бэртлээс бол Лукаку ирж байгаа юм байлээ. За энэ залуу чинь дараагаар нь Serie A-да хүртэл голын дамжуулалтын төр өгсөн шүү дээ. Энэ Фофанагийн эсрэг айгүй гоё иргэцэн. Тийм. Заалан төлөвөнд тоглож байгаа. Уул нь нэг тийм айхтар чиргээгүүл юм байна л. Тийм үгүй яг Гоё иргэсэн гээд ах чи. Амар удаан байгаа. ийм иргэлт чи ховор шүү дээ. Хоёулын Мактомны хоёроос өөр хүн гол бас энэ бас хардсан. Тэгсэн гэхдээ болоогүй. Хоёулын гол хийдгээр хийсэн. Наполи гэхдээ За тий 2-1-ээр Наполи хожиж явж байгаад оноонуудаа цуглуулах байсан юм л да. Челси эргэн ирж хоцсон. Жон Педро. Яагаад тэгэхээр энэ залуу өнгөрсөн 100 клубүүдийн дэлхийн аварга дээр байсан тэр Жо Педро буцаад ирсэн. За 2 дугаар астаас Палмер сэлгээр орж ирээд тэгээ 2 голын амжилт өгсөн. Гүг саяны голын дамжуултыг ч гэсэн Палмер. 2 голын амжилт өгсөн шахах Педрод. Тий. Педро шиг 12 сард л нэг жоохон тийм байсан болохоос шүү нь энэ үлрэл сайн л байгаа л да. Тэгээ бүр яг нөгөө 100-ны клубүүдийн дэлхийн аваргын үеийн Жо Педро ч нөгөө аимшигтэй Педро байсан мэт. Яг тэр ирчлээ энэ ингээд 4 тоглолт дараалал голчиж байгаа. Лукаку гарч ирсэн 2 дугаараас. Хаал руу цогсоо. Энэ үлрэлийн анхны тоглолт нь уу? Энэ жилийн тий. Serie A энэ өмнө тоглоог байсан уу тий? Үгүй нодлын авар тоглож болсон шүү дээ. Биш яг энэний өмнөх тоглолтын дээр. Үгүй. Нөгөө пресизн гэмтсэн л тий. Тий. Улирал эхлэег баг тий. Челси 3-2 хайрцагтай хоцсон. За Челси гэсэн чинь Жо Педро ерөөсөө анх удаага аваргуудын лигт дубль тийш бүртгүүлж байгаа юм байна. Аваргуудын лигт. Дубль бүртгүүлж тоглож байсан юм уу? боллоо. Энэ үлрэл анхны үлрэл Өмнө тоглоог баг. Тий. Анх удаага тоглож байгаа. 20 аваргуудын лигийн улирлын 19-т Челси хасагдах шат руу шалгарсан байна. Тэр нэг гараагүй жил нөгөө аваргуудын лиг төрүүлдгийн дараа жил тий. Оноо тэнцүү ирнээсээ унаад Европод төрүүлсэн. 13 он шүү дээ. 12-оос 13 он юм байна л. Тий. Шахтар Лондонд 2 гол хийсэн гээд. Тэглээ. Лондонд 3-2-оор хожигдоод өөрийнхөө талбайд Хоорондын тоглолтоор тий. Адилхан биенээ очсон. Away голын дүрмээр. Тий. Тий, авыг болон дөрмөш. Лондонд 2 гол оруулсан гэдгээрээ үлдсэн шүү дээ. За тэгээд Челсигээс сэлгээгээр орж ирэнгүүтээ 2-2 голын дамжуулалт өгсөн хүн ойрын хэдэн жил аваргуудын лигт бол байгаагүй юм байна. Өмнө сүүлийнхэн Николя Анелка 2009 онд гэж байна. Тэрнээс хойш одоо ингээ сая Кол Палмер сэлгээгээр орж ирээд 2 голын дамжуулалт өгсөн. За сэлгээгээр орж ирээд голын дамжуулалт өгж байгаа талаар 2 дугаар хэсэг дээр Премьер лигийн тоглолтын дээр Челсигийн талаар илүү сайн дэлгэрүүлээд ярив. За энэ бол ингэснээр Наполи өөрсдөө байсан өчүүхэн цог шиг жижигхэн боломжийг юучгүй устгасан хэрэг болсон. За Челси нөгөө талдаа харин маш чухал ажлыг авсан болвол Бенфика талбай дээр Реал Мадридыг хүлээн авч тоглосон байдаг юм аа. За тэгээд энэ нөгөө нэг аваргуудын лигийг айгүй тааруу эхлүүлсэн те Жозе Мориньо. Тэгээд сүүлд нөхөж ерөнхийдөө 2 хожоо 6 оноо тоглолцсон байсан. Бид нар өнгөрсөн 7 хоногт Мбаппегийн гоолыг яаж олон болгоод Кристиано Роналдог одоо тэр рекордыг эвдүүлэх вэ гэд тэгэхэд бид нар ярьжсэн те хэрвээ эвдхийг ивэл өнөөдөр Бенфикад хожигдоод
плей-офф руу ороод Плей-офф руу ороод ахиж 2 тоглолт хийгээд тэрэн дээр олон гол оруулж одоо Роналдогийн амжилтыг эвдэх боломж байна гэж ярьж байсан. Бараг тэрлүүл Павлидис гэж. явсан зүйл болсон доо. Павлидис. Павлидис Португалийн лигдээ 20 гол оруулсан байгаа шүү. Тэгээ энэ үл тех голтой байгаа тийм. Өдрийн аврагуудын лиг ч гэсэн сайн байсан. Тэр нөгөө Барса Педрик хийгээд л Тийм шүү дээ. За энэ нэг ийм залуу байгаа. Шилдэрүп гэдэг. Энэ Норвег үл юм чинь. Норвегс. Тийм баг. Ингээ 3-1 болчихж байгаа шүү дээ. Яг нь ер нь бол энэ тоглолтын өмнө Реал Мадрид топ 8-аас мултрах магадлал нэг 5% л байсан юм бэл. Гайгүй. Тийм гайгүй баг шүү дээ. Амар баг. багт боломжгүй л гэсэн үг шүү дээ ер нь бол. Тий, тэнцсэн байхад үлдчихэв. Тийм. Тэгээ Бенфика хожигдсон ч гэсэндээ ер нь бол бас боломж байсан л та. Арийнхын багууд яах нь гэдгээс шалтгаалаад. За тэгээ ингэж явсан чинь нөгөө талд бас спортинг нь хийгээд Тэгсэн те цаг дуусчих байгаа. Тэгээ Бенфика ширээс ганц гол хийчихвэл орчих гол байдаг. Шүүгчтэй маргалцаар аваад 2 шараа алдсан тийм. Родриго. Родриго энэ улаан авчихсан би л санахгүй байна. Замлынх нь баг анхных байр. За тэгсэн чи байдгүй. Хаалгачийн хамгийн сүүлийн Энэ Украин алгач тий Рубин. Энэ Реалд байлуу. Үгүй. Угаасаа Бенфика. Нөгөө Лүнийн Реал. Лүүнийн Реал. Украинч одоо нэг 2 мундаг хаалгачтай болчихсон. Нөгөө талд нь нөгөө Марсел хожичоод идэг. Тий, тэр Роберто Хожигч байх та хожигдгүй. Зерби Тий. одоо хасагдах шатандаа үлдээ гэвэл угаасаа 1-0 за одоо 1-0 болоод хожигдоод эхэллээ гэхэд одоо заавал тэгж урагшаа шахадах шаардлагагүй байсан л байхгүй. Тэгээ Зерби чинь 2-0-оор хожигдож явахдаа урагшаа бүр шахаж явж байгаа сөрөг алдаад 3-0 болсон. Тэр голын зөрүүгээр л сая хийж харж байгаа шүү. Тэгээ Зерби ч марг ажилгүй болж байгаа юм шүү. Тийм үү. Тийм шиг л ш. 3 тэгээр Марсел хожигдоод тэнгуүтээ хасах 3 бөмбөгтэй Марсел тэнд үлдээд гол нь Бенфика сая 3-2-оор хожиж явахдаа бас хасах 3 Марсел чи юу спортингтэй л уу? Үгүй Брүгэ. Брүгэ. Тэгээ 2 тэгээр хожигдоход л Марсел гарцсан гарцсан л байж байгаа. Тий. Тэгээ тэр нэрийгээ боддгоо юм уу? Зерби ч нэг тийм сонирм. Хожих гээд бүр дайраадсэн шүү дээ. Брүгээрөө. Тэгэл Брүгэ нөө ихний гол хийсэн болохоор 2 дахь 3 дахь голоо сөрөг яваад хийчихсэн. Брүгэ ч юу үлдээ тий. Тэгээ Мориньо энэ өөрийгөө онцгой ингээ хилцсэн болохоор ч тэр нэг л онцгой санагдаад байх тий. Яаж хийж байгаа тийм онцгой юм хийчихээ тий. Тийм сонин тасчлуулагч баг нь тэгэл явсараа нэг онцгой болчихсон. Тэгээ одоо юу гэж бодож байна та Реал Мадрид хүмүүс бол Реал Мадрид хариугаа аваад Бенфика гэсэн амар дахиад тоглохдоо юу? хожноо л гэдэг шүү Ээ дээ. одоо тэгээд Ер нь бол үний санаад байх гэж байна. Одоо бол Бенфика одоо алуусаа л гэж. хэцүү баха. Ер нь бол 5 тоглоход Бенфика нэг л хожих байсан л сая л бас байх гэж би зүгээр бодоод байна. Дахиад бол хэцүү баха. 10 шүү ядаж. За бүр. Тэгээд Одоо ч хариу тоглолттой 2 тоглолч. тийм тэнгууд Дезерби амар сонирн байгаа шүү дээ. Хамгаалал үлдчихэж байгаа газар дээ. Гол нь нөгөө талд бас Брүгэгийн тоглолт төрөл дуусаад Брүгэ Марселийн тоглолт төрөл дуусаад тэгээд Юникс чинь энэ 18 тоглолтоос хамгийн сүүлд дууссан шүү дээ Реал Мадрид Бенфика. Саяны гол чи 98 дээр орж байгаа. Баг 9 ч үн тий. Бүх тоглолтод дууссан байж хахад Тэр зэрэгцээ нь бол юмыг яаж мэдхүү энэ төр гэж бодоогүй юм шиг байгаа тий. бодоогүй л. Марселийн дасгалжуулагч. Ийм болно гэж тооцоолоогүй гэж юу? Яг Реалыг ерөөсөө л хожична л гэж бод анхнаасаа л дуудсан баг. Гэтэ ер нь бол яг нэг үр дүнгээ хамгаалчаад ч юм уу буруу байхгүй шүү дээ. Тэгээр дууссан ч Марсел цаашаа гараад явчих. Тий. Тийм л боломж байсан. Юу яасан гинэ? Порту Бенфика хоёрын Португалийн цомын шүгийн 8-ын тоглолт сая 1 сарын 15-нд болсон юм байна. Тэр тоглолтод Порту нэг тэгээр хожиж яваад тэр чинь цомын тоглолт юм чи хасагдах шүү дээ. Шууд хасагдаж шээ. Трубын урагшаа ороод яг саяных шиг урагшаа ороод мөргсөн тэр нь хөндлөвч оноо гарцсан юм байна. Тэнгүүт Жозе Моуриньо бодсон гэсэн. Энд чинь бас 90-д удааг байгаа шүү дээ. Бенфиката. Тэнгүүтээ энэ нөхрөө ер нь мөрөх юм байна гэж бодоод энэ тоглолтын дээр 3-2 явж хахад дахиад нэг гол хэрэгтэй болчлоо. Нөгөө талд Марсел 3 тэгээрээ дуусчлаа. Манайх нэгийг хийчихэд цааш гарах гэдэг нэгсэн чинь хойно Отоменди одоо хинч байсан хамгаалагч тий. Антонио Силва тэрийг үлдэнгүүтээ Трубиныг урагшаа заагаад
зүгээр ямар ч хэрэгэлцэх юм уу мөрөгдөйм чинь мөрөгсөн юм чинь Рамс дахиад шиг мөрөгдөж мөрөгдөж. Тэгэхээр ер нь биеэр ч гэсэн Орсон байл. өндөр амар юм биш. Тийм шүү дээ. Үгүй хаалгач гэсэс би нэг бүр шаал хүндлээ юм ярих уу. За. Өглөө би харсан. Тэр үнэн үгүй байна. Пеп Гвардиола Байернд байхдаа тэгсэн гинөө. Мануэл Нойрыг одоо хавар нөгөө аварга боллоо хангацсан. Би Нойрыг хагас хамгаалалт тоглуулмаар байна гэдэг. Тэгсэн чинь нөгөө багийн удирдлагууд нь за наачин бол бас арай шүү. Нөгөө баг магуудаа бас хүндлэх ёстой. Тэгж арай болохгүй баха гэдэг тэгсэн гэх юм. Гвардиола нэрээ тэгсэн байж болох уу? Одоо мэдхгүй. Яг хөрөх боосон хангагдсан. Хамгийн Нойрыг хамгийн гол нь Нойр хагас дээр тоглолцохоор байсан юм уу? Харин тийм л юм байлгүй. Пепийн юугаар бол тоглолцохоор л санагдсан юм шиг. Шээж ярьсан байна үний юм уу? Та зүгээр үнэн. Харин би өглөө л нэг нэлээд гайгүй их сурвалжаас л харлаа л та. Саний те Нойрыг одоо агсан. Яг хаалгач гингүүтэн сая яг тэр санаанд орчихгүй. Трубин аваргуудын лигт хаалгач нар нэх олон гол. Нөгөө юуны эн чин Байерны сэлгэний хаалгач болов. Йорг Бут. Тийм. 3 гол. Пенальт цогтөг. 3 голтой аваргуудын лигчүүд энэ Болат гэж байна, Винсент Иньяма гэж байна, Иван Провидел нь Иньяма ч бас Лациг авах шүү. Иньяма нэгээр хаалгач те. Провидел яасан гэж яасан юм бэ? Провидел яг өнгөрсөн үлрэл лөө мөрөгчтэй. Атлетикотой цаг дуусч хаад хойноос орж ирээд мөрөгчдөг. За ингээд 5 дахь хаалгач аваргуудын лигт гол бүртгүүлсэн 5 дахь хаалгач болсон болвол нөгөө талд Эмбапе гол хийдгэрийг хийсэн. Голынхон тоог 12 болгосон. Нийтдээ уртаашаа 20 гол байгаа Реал Мадридын улирал. Үнийх нь 12-ыг зөвхөн Эмбапе хийсэн буюу 60%. Роналдогийн рекорд хэдий? 17. Нэг үлрэлийнх бол 17 шүү дээ. 12 хийчихв. 12. Хэсгийн рекордыг бол өвтчихлээ. Одоо Бенфикагаас нэг хоёр тоглолтод 11 байсан. Тий. Харин одоо Бенфика та 2 тоглохоор болчихсон. Хоёр тоглооны хоёрыг хийчихнэ шүү дээ. Гэхдээ түрүүшийн 7 хоногт бид нар зүгээр жоохон маазрах маягтай л ярьсан л дээ. Ер нь болоо. Зориуд Бенфика хожигдож унаа дахиж 2 тоглоод тэг өшөө олон гол оруулал яасан гэсэн чинь нэр ингэж тийм. Одоо хуучин чинь финал тоглож байгаа баг 13 тоглолт хийх боломжтой байдаг гэсэн чинь одоо плей-оффоор дамжаад финал хүрэх юм бол 17 тоглохоор болчих. Тэгээд та хэд ингэж санагдаж байна уу? Одоо энэ нэг аваргуудын лигийн шинэ формат хуучныг бодох юм бол хамаагүй чанартай тоглолтууд одоо хуучин системээ бодох юм бол одоо энэ шинэ системээр аваргуудын лигийн аварга болох бол маш хэцүү. Бүр дахиад айгүй хэцүү болсон юм байна гэж би ажиглаад байгаа байхгүй юу? Хуучин ч бол одоо яах юм бэ? Ингээ ямар ч хэсэгт орж болно. Заримдаа нэг тийм аз жаргалын хэсэг мэсэг гээд жижиг багууд хоорондоо нэг хэсэгт орцсон, томууд нь энд нь орцсон тий. Том 3 баг орцсон байж байгаа. Нэг нь мултраад, хоёр нь үлдээ. Тэнгүүд энд нөгөө нэг 3 тэгээд Орсууд ч яаж яхад нэг цагс хэсэг толгойлох болчихдог. Тэгээл Зенит хэсэг. Орсууд ч яг нэг коэффициент руу 8 дэд өгсөн. Тий. Тэгэнгүүтээ ингээд нэг юм бүр тэгээд нөгөө нэг шүгийн 16 руу сул багууд орж ирээд зарим нь ингээд юм айгүй амархан хоол идээд 8 руу орчдөг. Тэгсэн чинь цаана шүгийн 16 дээр хоёр нэг юм дундаж баг хоорондоо таарад нэг нь 8 руу гараад ирсэн байгаад бүр тэрийг хожингуудаа ингээд шүгийн 4 рүү орчдөг гэдэг нэг тийм алдаа завхрал байсан тий. Тий. Одоо тийм боломж байхгүй. Тэгээ саяхан дээр эхний хамгийн шилдэг 8 баг орж байгаа. Тэгээд тэрний ардаас одоо хоорондоо тоглоод хоцсон ор гэхэр чинь томууд нь л очоо ороод ирж байгаа байхгүй. Тэгэхээр ч ерөөсөө дандаа том баг. Дандаа том баг. Одоо ерөөсөө шүгийн 16-ыг давах хэцүү, 8-ыг давна гэдэг хэцүү. Тэгээд 4 юу ер нь бол маш хүнд давааг давж иж дөрвөлж байгаа юм байна л гэж бодсон. Тэрнээс өмнө газ 15 дөрвөл авчирлаа. бүр нэг статистик Хуучин дээр харуулсан байлээ. Юу байсан гэд. Одоо хуучин нөгөө 32 баг 4-4-өөр 8 хэсэгт хуваагддаг байхад хоёр үлрэлийн өмнө гэсэн үг шүү дээ. Хэсгийн сүүлийн тоглолт буюу 6 дахь тоглолтоос өмнө одоо ер нь бол хувь заяа шийдэгдсэн. Одоо тэр чинь шүгийн 16 гардаг байл шүү дээ. 10 баг нь бол одоо аль үшээ гарцсан ч юм уу тий. Тэгсэн чинь сая болохоор яасан гэхээр 36 багаас 6хан багийн хувь заяа л ойлгомжтой. Нөгөө 30 нь бол яах нь ерөөсөө тодорхойгүй байж гисэн. Тий. Тэгээ өнгөрсөн жил бид энэ форматыг анх удаа хараад ерөнхийдөө жоохон ингээд анх удаа харсан юм чинь ингээд нэг жоохон паниктах гэх нэ шин. Энэ жил болохоор ерөнхийдөө нэг юм болдог гэдгийг гадралтсан болохоор тэгээ өнгөрсөн жилтэйг харьцуулахад бүр илүү сонирхолтой болоод драмтай болоод өшөө илүү гол ороод тэгээ энэ формат бол их гоё юм байна л гэж дүгнэлээ л тий. Ер нь том багууд хоорондоо их гоё олон тоглож шүү дээ. Тий, олон тоглохоос гадна тэгэл одоо шүгийн 16-аас эхлээл ерөөсөө 16-ыг давна гэдэг бол аим шиг болчихж байгаа байхгүй. Тэгээ зарим баг бүр 4 тоглоод нэг мэгээр гарах нь тодорхойлцсон байдаг шүү дээ. Тий. Байерн ч 12 оноотой бол 12 оноотой болсон. Нөгөөдөл нь хоорондоо тэнцээд дандаа сүүлийн
хоёр тоглолтоо хожоод 10 хүрэхгүй оноо тийм болсон. Оо, Марсель гэснээс Марсель ингэсэн байсан шүү дээ. Оптагийн бүр тооцооллоор Марсель энэ 8 дугаар тойрог гэхээс өмнө цаашаага плей-офф руу шалгарах магадлал нь 96%. Тийм. Тэгээд 4% молторох магадлал молторчж байгаа. Реалын харин доошлох магадлал 5% гээ. Яг л тэр юм байна л да. 4 гэдэг шүү дээ би энд гэж. 4% байсан. Юун дээр хэдүүлээ үр дүнгуудээ хараад бусад тоглолтуудын юуг ярьцгаая. За Аякс Олимпиакос Аякс чинь овоо явж тэгээд сүүлд хожигдоод дуусчлаа тий. Энэ дээр хожоод бас нэг Хоёр очсон байсан билүү? бас Бенфика шиг дараа тийм боломж үүсгэсэн байсан. бас нэг жижигхэн юу байсан ч юм. 5 дараалал хожигдсон За байж байгаа. Арсенал ерөөсөө түүхэндээ ингэж бүтэн хоцсон баг тэд үдээ. 8 хожсон. Цөөхөн шүү дээ тий. өнгөрсөн жил Ливерпул 8 очсон юм Гүү сүүлийн нөгөө энэ тоон хожигдчихлоо. Бацаануудаа гаргаад. Тэгээд 7 болсон юм уу тий. Тий. За Байерн л ингэж хоцсон байт юм да. Баяр нь 6 удаа Байер нь зүгтсэн. тий. Яг шинэ форматаар бол 90 онд Спартак нэг тэгсэн. Спартак манай болж явах байнга ярьдаг 95 он тий. Аврал лиг хэсэг дуусгаар л ярьдаг гэсэн. За Арсенал 3-2. Арсенал тийм одоо авьяа байгууллаа. Кай Хаварц гараанд гарсан. Бараг жил гарны дараа. Нилээ өөрчлөсөн байлээ бүрэлдэхүүн. За энэ жил спортинг бол нэлээд хатуу боорцог байгаа юм байна. Бодо Клинт сожицсан. Тэгээ Бодо Клинт бас хожиж байна. Сити Атлетико 2-ыг аваачдаг юм байна. Копенгагеныг Барселона хожсон. Сити Галатасарай. За Villarreal ерөөсөө лигтэй л үзье гэж байна тий. Харин тийм одоо сони юм амсдаг тийм. Ливерпул 6-1-ээр очсон. Virgil van Dijk 3 голын дамжуулт өгсөн. Тэгсэн. Аврагуудын лигт хамгаалагч 3 ассист өгсөн анхны тохиол. Төвийн хамгаалагч анх гэсэн үү? Тий. Төвийн хамгаалагч нь Зүгээр бол байгаа. Дортмунд ч одоо талбай дээрээ бүр 1 ч гол хийж чадахгүй хожигдох юм. Юу тай тоглолоо? Интер 2-1-ээр. 2 тий. Тэгэл ер нь Дортмундаас Интер ер нь юм энэ ба. жил дахиад шүгийн 16 тэрнээс цааш нэг юм хүлээгээд хэрэггүй юм байна тий. Интер юм чинь их гайхах би бол гайхгүй. Гэхдээ ер нь бол одоо энэ шинэ форматаар Интер зэргийн багтаал таарна шүү дээ. Ер нь одоо 16-аас цаашаа бол. Юу тийх вэ? Тэгэхээр ер нь Дортмунд бол ер нь хол явахгүй юм байна тий энэ жил. Тэгж ойлгож болох уу? Мэдхгүй. Би бол бас яаж ч магадгүй л гэж бодсон. Тэгээ Дортмунд яг нэг тийм биш байна. Яг гоё бол биш байна. Тэг гайгүй болчдгийн заримдаа бас. Харин тийм. Ингэж явчихсан. Тэр финал хүрдэг жил чи яалаа. Коуч ирсэн байсан тий. 2 жилийн өмнө үү? Тий. Гүү. Хин Тэрзич байсан. Тийм. Тэгээд Тэрзич дараа удирлыг эхлүүлээд биш шууд яваад нуурын шахинтай дараа удирлаа эхлүүлсэн. тий. Тэгээд коуч ирсэн. За тэгээд энэ тоглолтууд дээр Монако, Ювентус тэгтэйгээр тэнцсэн тоглолтод Ювентус хаалга руу нэг ч онсон цохилт хийгээгүй. Тоттенхэм 2-1-ээр хожлоо. Аврагуудын лигийн 4-р байраар дуусглаа. Премьер лиг юу хоёр нь хоёр өөр багш гэл тоглох юм. Тий би түрүүшийн дугаард ирэлсэн шүү дээ. Премьер лигт 17-д орно. Аврагуудын лигт төрүүлнэ. Төрүүлнэ гэдэг шүү. Өнгөрсөн жил Европа төрүүлсэн Премьер лиг 17-д орсон баг. Энд байгаа фэн ийм байхаар ч одоо яг Лондонд байгаа фэн бүр баг гал зурцсан байгаа юм байна. 8 тоглолтоос 6-д нь клин шит Тоттенхэм. Тий. Талбай дээр бол гол алдаагүй шүү дээ. Тий. Премьер лигт бол хамаагүй хийж л үг. Тий. Левандовски би ингээд онцлоод яваад байгаа шүү. Энэ одоо тоглолтуулганаас Левандовски аврагуудын лиг дахиад гол хийсэн. 30 гарснаас хойш 62 дахь гол байлээ. 104, 103, 105. 107 8 болоо явцсан баха. Тэрийг нэр харах гэж амарсан. 107 юу 8 тэр хоёрын л нэг байгаа. Биш байх юм бол би баг Барсагийн фэн биш болог. Яа. Рашфорд 2 тойрог дараалал голцчихлаа тий. Рашфорд Тоттенхэм гол авах оруулсан юм уу? байна. Одоо захиж аваач. Тий яа тий. Би аяг авчирсан мэт тий. Аяга тавил та. Тоттенхэм аяг байгаа. Тавиарэ. Рашфорд чөлөө цогцолтоос гол хийсэн байна. Аврагуудын лигт. Тийм шүү дээ. Мессигээс хойш гэсэн шүү дээ бүр анхны. Үгүй Рашфорд ч бүр 20 мөрөн гол. Гоо энд хөрчин голд Биш оруулсан. Мессигийн нөгөө Ливерпулийн эсрэг хийдэг голыг санаж байгаа сте. Тий. Чөлөө цогцолтоос. Тэрнээс хойш Барса аврагуудын лигт ерөөсөө чөлөө цогцолтоос хийгээгүй гэнэ. Rashford одоо энэ голоос хойш уу? Тий. Тэр чи 18 он тий. Тэгээд дараа нь 19 байна. 19 хаа. тэгээд хариу тоглолтондоо сэр оригид бүр нусаа сууг алгадуулдаг уу? 4-0 тулдаг. За тэгээд Рашфордыг ярьсан чинь нөгөө
хоёр өөр багаас чөлөө цохилтоос гол хийсэн гэнэ. Өмнөх нь Дэвид Бекхэм, United, Real Madrid, Rashford, United, Barcelona гэж. Ингээд үр дүн харцсан хүслэгтэй харъя. Хүслэгтэй ингээд харцгаая. За ингэж дууслаа. Спани багууд байдгүй. За ингээд харлаа 8 баг гингүүд ерөөсөө зайгууд том багууд байж байгаа шүү дээ. Тэгтэл ардаас нь яа. Ньюкасл яаж ихний 8-д орчоогүй юм тий. Тэгсэн бол өөр Английн 6 баг гэх одоо чинь Премьер лиг маш. За ингээд тэр улаанууд нь орохгүй нь үстэй тий. Дусаа. Тий тэгэнгүүт за одоо энэ цагаан дээр байгаа багуудыг одоо ингээд хар. Тал нь орно гэдээ бод. Эхний одоо хэдийг харах хэрэгтэй. Биш тэгтээ нэг ингээ 90-ээр багтцсан байгаа. Эхний 8 сүүлийн 8 гэдэг одоо 9-24 нь энэ бол тий эхний одоо за эндээс ингээд 9-ийг харахад аймаар 9 гэж байна. 8 харах тий. Аймаар 8 баг байгаа шүү дээ. Real, Inter, PSG, Newcastle, Juventus, Atletico, Atalanta, Liverpool. Дортлын 8 дотрын тоглоод Дортмунд. За яг Дортмунд л байна тий. Дараагийн 8-аас бол одоо энэ суглаан дээр Дортмунд юутай байлаа? Бус нь ер нь боломж байгаа юм уу? Хэцүү дээ. Гэтэ ер нь дандаа эхний 8-ыг л хожичхоор Харин тий. харагдаад. Хоёр тоглоно. Тий, хоёр тоглолт л доо. Ганц биш. Гэтэ ер нь эхний 8 гараад авчих. Хоёр тоглолтод Newcastle-ыг бишээ Juventus-ийг, хоёр тоглолтод Бүр хэцүү үстэй. Atletico хожоод гараад ирнэ гэдэг аяг хэцүү шүү дээ. Ганц тоглол ондоо. Тий. Хоёр тоглолтод Парисыг тий. Гэтэ бид нар бас ингээл ягаад тоглоод байгаа юм шиг хэрнээ Премьер лиг өрсөлдөөн бол үнэхээр чанга байгаас. Амар Бас л амар байгаас. Тоттенхэм одоо Премьер лигтээ нэрээ хэдэд явж байгаа лээ. 10-ын лигт ингээд 16-д. 16-ад явж. Яг Европт харьцуулангууд илүү Ингээд тий илүү гараад байгаа. Дөрөв. Тоттенхэм ч гэхдээ нэг Үгүй ер нь байнга л аврагуудын их тогломоор байна. Премьер лигийг хайчаад Боруулаа ингэж яаж байгаа юм. Премьер лигийг хайчаад аа мó. Хаяж иж байхгүй л үнэхээр. Гэхдээ сая би City Tottenham дээр бас тайлбарлаж хагаад өгчих юм бол өгсөн чинь тэгээ үзээд. Өгөөд өгсний ашиг гэж байдаг бол өгж болдгоо тий. Одоо сакс макс шиг тий. Доош унж байгаа драфт дээгүүр суглан муглан энэ гэж байгаа бол эн чинь тиймж байхгүй юм чи. лигийн шатны онооны дунджийг улсаар нь хэдүүлээ харьцуулж За, Англи бүр тасраад ингээ яриаг батлах гадлаа л да. Хамгийн багадаа 2 клубс хойсон багууд дотроос англичууд дунджаар 219 он авсан байна. Арийнхаан багаас 160. Энэ жил дахиад 5 баг орлоо. Угаасаа орлоо. Испани энэ Яа ингээд бүр тавуула бүр ингээд аврагуудын лиг мийг тэргүүлээд Европа лиг төрүүлээд конференц төрүүлчүүл 6 орох үедээ Тэхүүдээ. Тэгээд одоо тэр дээдл нь угаасаа 4-д 5-аас тийш орохгүй гэж нэг болсон. тийм үү. тэр юунд Европа лиг төрүүлээд төрүүлээд Тэр цом тэгэж болоо. Тэгвэл 5 орчин. Тэрнээс биш яг лигийн квотоор 5-аас. тий лигээр бол тавлаа. Өнгөрсөн Одоо Тоттенхэм 6 дахь нь болоод. Одоо Астон Вилла биш ээ. Астон Вилла байгаа шүү дээ Европод. Ноттингем байгаа. Тий. Хоёр баг байна. Ноттингем арай төрүүлчихгүй байлгүй зүгээр. Астон Вилла төрүүлчлээ гэхэд 6 авах юм уу тий. Тэгэж болоо. Гэхдээ Астон Вилла өөрсдөө нөгөө Премьер лигтээ 5-аас доош чигсах хэрэгтэй болчих жоох байхгүй. Тэгэхээр бас Астон Вилла ч одоо 3-т яваад байгаа ш. Гэхдээ сая хожигдоо өстэй. Тийм л. За энийг да. За энийг За Португал явж байна 2-т. 156. Итали явж байна, Герман явж байна, Франц явж байна, тэгээд Испани болж байна. энэ харин Билбао Вириал 2 гэж нэг 2 юм Ла Лигийн бүр нэр хүнд Нэлээд шалтай Тэглээ. Тэр нөгөө конференцэд Райо ч бүр өстэй жинхэнэ унгаж байна. бас муу. Бөөрөө Райо ч бүр ёроолт нь байгаа юм шүү конференцэд. Ангийн шоудр болсон. танаа хууч ангино. Тийм манай хууч анги. Чаавас анх удаа орж байгаа шүү дээ. Би чинь манайх чинь тэнд хууч ангийн дарга нь байсан. Биднээс дээ. Европод чинь Селта байгаа тий. Селта Европод бол дэжгүйсэн шүү дээ. Энэ Билбао Вириал 2 яасан лигтээ тэгсэн ирнэ 5 6 4 мөрөөр явагддаг багууд шүү дээ. За нэг юм ярьсан. Нэг юм ярьсан. За тэг. Нико Вильямс Барса руу явах тэр нэг боломжийг алддаг. Ер нь дими юм болсон байгаа. Одоо ингэ дуусаа. Би бол одоо тэгээ баг ирээгүүд нь ч баярлалтай шүү дээ. Ирээд бас яах байсан ч мэдэхгүй шүү дээ. Яг Рашфордын хэмжээнд бол тоглохгүй шүү. Үгүй түүхэндээ тэр чинь өөрийнхөө амьдралд Барселонод Камп Нау тоглоод юм яашаа өөрчлөгдөө вүлээ. Тийм биз дээ. Ингээ явахаас ингээд Билбао дуусаа. Тэгээд өөрийнхөө юунаас л болсон юм. Баскийн ер нь хүн ч юм байна уу? Баск. Гүй тэгээд өөрийгөө за 1-2 жилийн дараагаар явчихна энэ гэж бодсон байхгүй. Тийм байдгүй л байхгүй амьдралд. Одоо Нико Вильямс Ямал хоёрын тэр юу Спанд тэгж хоёр захаар
айхтар тоглолт үгүй өнгөрчсөн. Нэг Одоо Испанда яах одоо л вэ? Ер нь Еврогоос хойш Никог бол би яг тийш тоглож байхын чигшээд нь ч ер нь хараагүй л юм. Тий. Тэгээд дэлхийн аваргаар гинт сайжирчихгүй юм бол. За Тэр ч бас нэрээ бодвоштай. болчлоо шүгчээ. За суглаа болсон. Аврагын лигийн плей-офф шатны суглаа боллоо. За тэгсэн чинь Дортмунд Аталанта хоёр таараа Хамгийн үзээтэй нь Арсенал Байерн хоёрын аль нэгэн дээр очноо. За Дортмунд Аталанта хоёрын хожсон нь Аха. Одоо Байерн бол энэ хоёрын аль нэгийг авчих гэсэн ингээл байж байгаа. за Одоо Дортмундыг Дортмунд Аталанта хоёрын гол нь аль нь очих бол та юу гэж бодож байна? би баг Аталанта. үгүй Аталанта ч сая Лукменэ явуулчлаа. Ер нь бол яг 50-50 үртэй юм шүү. 50 тийм ээ. Лукменэ явуулаад нөө Атлетико Мадрид руу явуулсан байл шүү. Аталанта тийм Тэгсэн байсан тийм. 40 сая маяг. тий. Тэгэхээр хэцүү гэж юу? Гэхдээ зүгээр ер нь Аталанта Дортмундаас нэг илүү гарахгүй Тэгээ Дортмунд нэг 55% байж магадгүй л юм миний бодлоор. Арай жоох илүү. Энэ хоёр дүндээ дүн бах уу? Бенфика Реал Мадрид яалнаач. Хоёр тоглолторсон бодлоо. Ойлгомжтой шүү дээ. Реал хожиж шүү дээ. Одоо ихтэй Бенфика дээр Гэхдээ ингэ за ингэ тийм байж. Дортмунд Атланта хоёрын хоцсон нь Арсеналтай таарлаа гэхэд Байерн юутай тоглох юм? Байерн болохоор нөгөө талаас нь байж байгаа. Нөгөө тал одоо суглаа 2 гэдгээс харна. Одоо Олимпиакос Ливерпулс нь 2-ыг хоцсон дээр очиж. Хоцсонтой тоглоно гэсэн. За Байерн Арсенал хоёр бол ерөөсөө хоёулаа шүгэн 8 орчиж байгаа юм биш. Байерн бол ер нь Ер нь бараг тийм. Бундслигийнхаа багтаа харах юм байна дөө. Юутайч таарсан гэд энэ хоёр шүгэн 8 орчиж байгаа үстэй. Гэтэ Аталанта, Дортмунд, Олимпиакос, Ливерпулсэн гэхээр эвгүй шүү. Үгүй яа. Энэ хоёрд бол юм болохгүй. Ямар ч эвгүй юм байна. Хамгийн гайгүй нь бараг нэр. Зүгээр л одоо аз жаргалын Фукок гэж ойлгочих. За Бодо Глимт энэ ч бас цагаат бол эвгүй шүү. Ситиг яалаа да. За дахиад Сити дээр таарч магадгүй. Гэхдээ Интерийг давхсан. Энэ спортинг дээр таарчих юмсан гэж бодож байгаа хэрэг бол Интер хожоо гараад ирвэл. За Карабах харин энэ нэг л сонир спортинг нь хүлээсэн Интер нь анд тоглох гэж байгаа шиг тий. тий. Энэ ч хүлээх хэрэгтэй юу гэнэ. Уг нь Интер хүлээх ёстой шүү гэж. Карабах ч хэцүү хөө. Ньюкасл бол яаж байгаа юм. Гэхдээ Ньюкасл цаашаа шалгарлаа гэхэд бас л хүнд. Ньюкасл Челси хоёр тааруул яах юм? Нариулагчаа нөгөө талын дахиад өгдөө. Ньюкасл Одоо Paris Saint-Germain бас Харин тий. Барса Ньюкасл ялнэгтэй дарах магадaltaй байна. Монако, Paris Saint-Germain. Танах бол одоо Ньюкасл Paris Saint-Germain гараад ирвэл Ньюкаслтай таарахыг илүү үзсэн хэвээр. Тэгнь мэдээч хэрэг. Гэтэ Ньюкасл бас зөөлхөн болцсон шүү дээ. Яг нь Парисаас зөөлөх нь шүү. Парисаг бол гайгүй. Тий. Парисаас зөөлөх нь шүү. Оо PSG Барса хоёр таарч. би бол Paris Saint-Germain-тэй таараасаа гэж бодож байна. Тэр бол амар. Барса юу? Тий. Аз. Ньюкаслаас жоох аа. Тэгээд Тэгээд ер нь тааруулчих тий. тэгээд Гэхдээ энэ Paris Saint-Germain яхаараа дандаа суглаа болгоно Франц баг авчиад. Тийм тий. нөө байрны дүүгээгээд бид нар ярьсан тий. Байрны ах. Өдрөж бүр 10-0 шүү дээ. Брест нөгөөх нь юу вэ? Бас нэг Франц багтаад арддаг чинь. Гүү л. Брестиг 10 тэг дээр гараад ирсэн. Тийм 7-0 3-0. Энэ жил ч арай тийм юм болохгүй л гал та. Гэтэл явчихсан. Энэ Монако ч нөгөө нэг юу урдаа нөгөө нэг хин Балогун сая гэмтчин лээ. Тийм үү. Тэгээ өлтөж тоглохгүй юм тий. Тэгээ нөгөө Головын хин хоёр байгаа шүү дээ. Ансуу Фати. Манай ансуу гонс тий. Ансуу Фати Головын хоёр. Тэгээ үзүүр дээр нь Балогун. Нөгөө Минамино энтер маань байхгүй. Нөгөө юу шүү дээ. Минамино ч Байгаа баха. Гого Минамино ч Монако юу? Тий. Тийм шүү дээ. Минамино байгаа ба. Тийм Погба ч харин баг Болж байгаа гэсэн. болж байгаа юм шүү л тий. За тэгээд ийм Головын гээд Орос тоглогч байгаа л гэн тий. байж л. Лаужтай Сүүлийнх нь юу? Galatasaray, Juventus чинь Нөгөө тал Liverpool Tottenham юм. Ливерпул тоотог юм айл нэг. Тэр Ливерпул Тоттенхэм гэхдээ шүгийн 8 тус баг гараад ичээр харагдаад л шүү. Яагаад? Galatasaray, Juventus. Galatasaray. Ювентустэй таарсан яах юм? За яг хөө Ювентус нэг Juventus Tottenham таарчвал бас ирвэл тий. Тий. Ювентус гэхдээ тулсан газар Брюге Атлетико 2. Брюге Атлетико Галатасарай Ювентус энэ хоёрын хоцсон нь очоод Ливерпул тоотог. Би яаж Атлетико бас эвгүй мэн үү? Бас шууд 8 руу ихэд хэцүү юм байна. Гэхдээ яах вэ? Гэхдээ юу боломж байгаа юм байна. Манай Ливерпулч бас орж гараад байгаа шүү дээ. Сүүлийн үед тий. Яг нэг орноо гарнаа юм. тий. Алаа ичих болох. Аргуудын лигт хайв шүү дээ. Харин тий. Гэхдээ бас Ливерпул хоцчих байлгүй гэхээр бас тэхгүй байгаад байгаа шүү заримдаа. За Бенфика та. Манай Тоттенхэмийг л дөөрэ байгаа Ливерпул аврагуудын лигт гайгүй.
Тоттенхэм бол яг нэг хэмнээ Ливерпул тоглоод чи ядаж бас топ 4-т Тоттенхэм чинь бас Премьер лигтээ арай л таараа. За, Европа лигийн плей-офф шатны суглаа болсон. Өдөр нь өнөөдөр гарч гэнэ үү? Тоглох цаг маг нь. Гарцсан бахаа. За манай дунд ангийнхан Дунд ангийнхан за Лудогорец, Франц Варош, За, өстой сони болсон. Виктория, Динамо Загреб энэ Лудогорец чинь баг мултарч байгаа бах гэсэн чинь Плей-офф гараад ирсэн. хожицсон ш сая нөгөө юг амар том баг хожицсон ш. Юу хусчлаа 2-0 өрчүүлнэ. Тий. Очсон тий. За би харж бай. Сэл таагүй. Үгүй ээ. Голландын том баг юу. Фейнордыг үү? Тэглэвгүй юу. Лудогорецийг би ерөөсө мултарсан бах ер нь найдваргүй болсон гэж бодсон чинь. Үгүй ээ. За Panathinaikos нийт цаг очсон. Panathinaikos чинь сая амар тоглосон тий. Манай Бенитесийн багштай Рафаэл Бенитес сонсон. Тий. За Виктори Пилснер пивний газартай үзэх нэ. За Загреб, Genk, Hawks, Celta, Celtic, Stuttgart. Celtics-тай амар гой тоглосон тий сүүлд 4-2-оор. Энэ гэхдээ Штутгарт баг аваа залчихгүй. Штутгарт энэ сонирхолтой байна. Энэ тэгээд нөгөө одоо эн чинь эхний тоглолт нь тий. Хариу тоглолт нь өөр нөгөө энэ ард нь байгаа багууд талбай дээрээ. Тэгэхээр Штутгарт сүүлийн тоглолтыг талбай дээрээ аваад байгаа байхгүй. Ноттингээ бас талбай дээрээ авч шүү. Фенербахчийг. Тийм нарийнхан багууд нөгөө 9-өөс 16-гийн багууд. Гэхдээ Фенербахчид тэр Стамбулд очоод нилээн тавиулчвал хэцүү юм тий. Ноттингэм бас хэцүү. Энэ Премьер лигийг хараад хаад тоглолт хэцүү. Ер нь нэг Плей-офф. Фенербахчи ч одоо дандаа нэг хуучин мууны урхайнууд байгаа зү. Тийм шүү дээ. Тэгэхээр Фенербахчи хэцүү. Ноттингэм За Болоны хариу тоглолтыг талбай дээр авчих юм байна. Бранч, Норвегийн тийм. Бранч. Босчихгүй. За Лил зэрмэ Звезда. За тэгээд хоёр дахь тоглолтыг айлын талбайд хийгээд гараад ирж магадгүй багууд бас байна тий. Лил, Фенербахче, Celtic. За иймэрхүү одоо Европын тэмцээний тухайд бол ийм байна. Дунд ангийнхны баг ангийнхны мэдээлэл байна. Баг ангийнхны мэдээлэл чинь дээр болцсон шүү дээ. Болчлоо тий. Хоёр болцсон. За тэгээд 2 сарын одоо нэг цагаан сарын баг өмнөхөнтөө дөө юу яана? Тий 17 18-нд аврагуудын лиг лав ихний Болоод хариу тоглолт нь 26, 24 25. За болох нэ. Хэвлээ завсарлая. Завсарлаад орж ирэхдээ Англи Премьер лигийн 24-р тойргийн онцлог тоглолтуудын талаар ярилцуулна. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Woo Home, нэвтрүүлгийн ивент тэтгэгч Skytel, нэвтрүүлгийн алтан ивент тэтгэгч Tiger брэнд ажиллаж байна. Их хугацаанд завсарлаад 2 дугаар хэсгээр болзээ. тэр бүм. Нэвтрүүлгийн 2 дугаар хэсэг маань эхэлж байна. За 2 дугаар хэсгээр бид Англи Премьер лиг 24 дугаар тойргийн онцлог тоглолтуудыг ярих болно. За эхлээд Лондоны дерби тоглолт Стэнфорд Бридж зэглэлтгүүрэлтэнд дахин Челсиг онцлохгүй байхын арга. Дээр би юм да. Яранд Боуэ. Хүний хөл хүрэх гэж байна гэж бодоод алдчихсан тий. Боун сүүлийн үед ер нь сайн байна шүү. Вест Хэмээс суугаад ганц ялтаах юм л Боуна. Одоо Тэгтээ хүмүүс байна. Тэр Саммервелийн тэр чинь бас Тэр бас гоё залуу байна тий. гоё маа гоё. Энэ одоо энэ Нидерланд гэр өнч тоо. тэгж гин. эн чин ирээд гарааг юм уу? Энэ дээр л нэг. Нодлын ирсэн юм аа. Яг хөө хоосон гүйл юм бэл. Дараа үлрэл мэдрэл бол. Ер нь ихтэй Вест Хэм юу юм аа. Хамгаалтын асуудал шийдэгдэхгүй бол энэ хагас хамгаалт сүчэк. Муу байгаа тий. Сүчэк энэ тэр аягүй удаан байна. Одоо энэ бүгд төвшөлсөн үедэр чинь Сөвчэг, тэр Цуфаал, Муфаал. Инхаахийн X нэр Аль хин? Кастианос. Кастианос хурдан штэ. Ер нь бол одоо энэ Вест Хэмд байхгүй байгаа тэр хурдтай сөрөг тоглоо хийн. Ер нь бол. Энд дэр чинь сэлгээр орж ирчихсэн. Үгүй гараа. Гараа нь. За энэ харин ёстой эрэмбий дайчин хүн гэдэг чинь. Кореагийн энэ үлрэлт нэг 2 3 гол толгоороо хийчих юм тий. Хүний хөлөө явуулдаг газар руу шууд ямар ч бодох юм бо толгоо. Тэгээ хөлөөрөө ч хийчихдэг юм дөө. Гэхдээ ер нь мөрөж ус хийх юм аа нэлээ. Инээ. Одоо энэ чинь 1-р үеийн манай
Гарначо гэдэг аврагч нь зүгээр дэлхийд дахин тайлангаа тавьчих явцсан шүү дээ. Тэгээ ер нь Челси яг хуу энд юутай байсан болохоор Европын тэмцээнтэй байсан болохоор гарааны бүрэлдэхүүн ингэж өөрчлөгдсөн үү? Гэхдээ яг Гарначо ч Дээрээс нь 9 хоногт бас дундуур. Тийм, маргааш өнөө тий. Тийм, лигийн цомтой учраас энэ дээр жоох яасан. өөрчлөх гэж харсан юм. Тэгээ Гарначо ч одоо бас Одоо буцаа үрээдсэн чи хараа. манай хүн чинь дөнгөж зэрэг нээлтийн тоглолтын дээр байна шүү дээ. Тэрс анхныхаа тоглолт шүү дээ. Стаматраа. Кукрэ бүр гайхаад ааннэрцээ. Үүдээс нэг хаалт шиг босоо үрээд ирчихсэн. Ямар хүн хоош ухран л та. ухран үгүй нүд нь Гэхдээ энэ багийнхныгаа сайн танихгүй байж болж байгаа юм уу? Дөнгөж ирсэн шүү дээ. За энэ саяар Португалд бас 10 гол хийсэн байсан юм. Пабло гэж. Эренгүүтээ улаан. Тодибо. Саяных чинь Тодибо. Пабло ч дундаас нь гараа авчихсан тий. Тодибо. За ингээд 2-1 харьцаатай хожигдож явсан тоглолтоос 3-2 харьцаатай Челси хожиж үзүүллээ. Түрүүн ч гэсэн бас ингээд гарч сэлгээгээр гарч ирсэн Кол Палмер 2 голын дамжуулт өгсөн. Энэ дээр завсарлагаанаар Жо Педро, Кол Палмер хоёул орж ирж байгаа. Биш Кукурэ 2 орж. Педро Нето орж ирж. Гэхдээ одоо энэ Фофана ч орж ирж байна шүү дээ. Тийм. Фона Рис. Тэнгүүд гол нь сэлгээр орж ирсэн нөхдүүд нь гол хийгээд. Гол Тэгвэл яг хөө бид нар чинь нөгөө эхний нөгөө 2-1-ээр эхний үед дуусгасан тэр алдаа завхарлыг засах гэж л үүлээ үзлээ шүү дээ. Гарначо яасан самарж гэнэ үү? Одоо Граначогийн байдал бол Сосидад ч тоохооргүй байна. нөгөө та нодлын тэгж тэгж хэлчихэд авсан шүү дээ. Гарначод нилээн дургу маа тий. Гэхдээ сая бол нэр үнээр л тэгж тоохсон. Арсеналын эсрэг яхаа хоёрыг хийсэн шүү дээ. Тий. Зиндан нэг тийм Сосидадын хавцаа гэж би ярьж ирсэн тий. Тийм. За ер нь одоо бол ер нь Championship мэдрүүл ер нь. Бүрүү. Гарначо бол ер нь том багийн одоо Яг тийм том багт бол үнэхээр биш юм байна. хэцүү юм байна. Ер нь гэхдээ цаашаа өгчих юм бол насан залуу юм байл шүү. Тий. Залуу. Гэтэ нөгөө хүлэмгийн IQ гэж ярьдэн шүү дээ. Тийм хүлэмгийн IQ бол үнэхээр Гарначод байдаг юм бэл. Яг нөгөө нэм шийдвэр гаргалт айгуу таарав. Муутай. Тийм учраас одоо зохих юм дээр зохичихгүй, дамжуулт өгөх юм дээр дамжуулахгүй ч юм эсвэл яг юм шийдвэр гаргалтууд нь таарав байдаг учраас өөрийгөө Гэхдээ залуу одоо дөнгөж 20-тэй 21-тэй юу? Айгуу шүү дээ. Тэгэхээр 22 л. Тэгэхээр цаашаа юм хүн яаж өөрчлөх гэж болно тий. Гэхдээ энээс хөгжин гэдэгт бол одоохондоо хэцүү байна тий. За би гэхдээ зарим хүмүүс шал өөр болцсон байдаг шүү. Тэгэхээр бас ирээдүй байж магадгүй л юм. Тэгвэр яг одоогийн байдлаар бол биш байна Гүн өөрөө Челсид дурлаад бүр ирсэн шүү дээ. Тийм. Одоо одохгүй харуулах хаа. Жард Боун цогсон. Тэр цохилт бол тургуулийн талбайн гаднаас явсаар гад халуураа орцсон. Челси бол баг 2 жилийн дараа тургуулийн талбайн гаднаас Стэнфорд Бриджтэй талбай дээр гол алдчихж байгаа юм байна. Арман Бисака харин энэ тоглолтын дээр одоо эхнийх бол баг Карьер хагас баг. Тий анх удаага 2 голын дамжуулалт нэг тоглолтод өгсөн. Анхных бах тийм. Анхных нь 223 дахь Премьер Лигийн тоглолтод оролцож анхныхаа дубль голын дамжуулалтаар дубль хийсэ. West Ham харин 1986 оноос хойш 2 гол Челсигийн хаалганд хийгээд хожигдсон. Хийсэн тохиолдол Стэнфорд Бриджд ялангуяа. Тэрнээс ер нь 40 жил юм уу? Тий. Хоёр хийжүүл хожигддгүй л байсан. Стэнфорд Бриджд ирээд ер нь бол нэг тэгж олон гол хийгээд байдаггүй юм байна. 4 тоглолт дараалан харин West Ham гол хийлээ. Энэ бол бүр 3 жил 2 жил хагасын дараа 4 тоглолт дараалан гол хийсэн тохиолдол болсон. Ер нь сүүлийн тоглолтууд дээр West Ham их давгүй голтой байгаад байгаа. Аюу тийм өөрчлөлтүүд хийсэн. Тэр Пабло гэдэг юуны Португалийн Висентэд байсан. Одоо Португалийн мэрэгэн буучдыг ороо харах юм бол 10 голтой байгаа. Тийм залууг аваад. Жил Висенте гэдэг баг үү. Тэрийг одоо довтлогчийн ард тэгээд довтлогчоо болохоор Кастижаносыг аваад ирж байгаа байхгүй юу? Хурдтай шүү дээ. 27 настай. Тийм. Тий. Ер нь хамгаалалтаа өөрчлөхгүй бол West Ham. Реалын хаалганд покер хийжсэн. Тий. Хэм. Кастиянос хайгаад. Нөгөө Жиронод байсан. Жиронод багтаа. Ер нь бол хийсэн хүмүүс байдаг. Суурлот байна тий. Челси харин ингэсэн байж баха. 5 тоглолт дараалал очсон. Нэг нөхөр үсээ ургуулж яснаа болсон. Сахлаа ургуулж ирсэн болцтой. Тэрийн тухай ярих гэжсэн. Гүү. 2 гол алдаад 2 гол алдсан. 2 голоор эхний хагаст хожигдож явсан тохиолдолд 56 орлогоос хожоогүй байсан юм байна. Тэгээд 57 дахь дээр хожиж байгаа юм байна. 6 тэнцээ 50 хожигдсон байсан. West Ham-ийн 5 хожлын талаар ярив. Харин West Ham чинь хамгаалт үнэхээр таарав.
Тэр довтлоон дээр хүн авах гэх тэрийг. За хожлын зураг гинэ. Brentford, Pafos, тав Napoli, West. Тэр сүүлийн хоёр нь хожигдж явж байгаа эргэж ирсэн юм. Яг бүр нэг идэж уусан юм бол алга. Тийм байхгүй. Одоо энэ дээр яг ингээ агуулгыг харах юм бол Brentford бол бүр нүдсэн шүү дээ уусан. Тий. Тэгээд яг уу Карагер, Жеми Карагер хэлсэн шүү дээ. Хэлсэн байлээ. Челси бол яг одоо өөрсдийнхөө бодит төвшнгөөс дээгүүр үнэлэгдээд яваад байна. Аврагуудын лигийн эхний 8-д орох хэмжээний баг бол биш ээ. Харин тэд азтай байдлаар ягаад ч юм тийм Үр дүн аваад байгаа ухаан нөхцөл байдал тэр өдрийн тэнгэр ивэгээд энэ баг ингээд шүмгийн 8-д шууд ороод ирлээ. Одоо нэгсэндээ хит одоо байгаа төвшнгөөсөө дээгүүр хэмжээнд явж байна гэж одоо хэлсэн. Жими Карагер. Тэгээ Росенер ер нь хинт Марескаг бодох юм бол нөгөө хожиж яваад үр дүнгээ хамгаалахдаа бас давгүй биш үү? Гэхдээ юу яад юм бэ? Харин нөгөө нэг тэг ч юм уу одоо тоглолтын цаг 60 70-аас хойш маш болоод ирж байгаа хамгаалалтанд хожиж байгаа бол шууд одоо нөгөө Бараг 5 хамгаалагч. тийм шууд нөгөө хамгаалагчийн төр оруулж цэвэрлэгч зузаалаад байгаа байхгүй. Мареска ч юм уу тэгдэггүй байсан шүү дээ. Оо салхиараа явсараа л хожигдоод дууссан. Хоёр бүр Мареска ч өөрөө 2-0-оор хожиж байгаа төрөл хожигдчихсэн юм. Тийм 2-2-2-оор тэмцдэг ч юм уу. Тийм бүр. Фулхэм мэмиг 1-0-оор хожоод баг 80 минут хүрсэн байжгаад 2-0 хожигдоод дуусчихсан. Английн Премьер Лигт гадаад тасалжуулагч нар их ажилладаг түүхтэй эзэнээсээ л Тий. Тэгсэн чинь англи дасгалжуулагч 3 дараал эхний 3 тоглолтондоо гурвууланд нь хоцсон Премьер Лигийн түүхэнд 4 дахь тохиолдол гэж. Англи дасгалжуулагч юу? Англи тасалжуулагч Өмнөх нь одоо юм. Английн Премьер Лигт ирээд эренгүүтээ эхний 3 тоглолтондоо хоцсон. зүгээр англи дасгалжуулагчийг бодохоор л орж ирэхгүй байгаа. Тийм. Зүүн 3 хожих тухай. Тэгээд зүгээр англи дасгалжуулагч юу үлээх хэрэг чинь байхгүй байгаа даа. Сүүлд одоо Лампард л нэг ирцэн явж ирсэн юм шүү дээ. Одоо Майкл Карик. Одоо Майкл Карик байж байна. Эл Рой хатсан шүү дээ. За би нэр цэцдурдъя. Bobby Gold 1992 он. Тийм. Sam Allardyce 2001 он. Big Sam. Big Sam. Craig Shakespeare 2017. Нөгөө Лестер тэр. Лестрийг нөгөө хин Шекспир Shakespeare. зохиолч юм болов уу чадахгүй. Тэгээд Liam Rossiner дөрөвдөг. Ингээд болоо. Ерөөсөө англи тасалж болох. Карикийн тэр чинь бол орохгүй юм байна те. Эхний 3 тоглолт төр тасалжуулагч гэдгээр орох юм уу? Эсвэл одоо саяныхыг яг үндсэн тасалжуулагч. Саяных одоо үндсэн болоод Бас орох юм шүү. Харин тэр чинь юу вэ? Карикийнх ч орно шүү дээ. Харин сая 3 дараалчлаа. 3 дараалчлаа шүү дээ. Гэтэ дундуур нь юу байгаа мó өөр тэмцээн байгаагүй үстэй. Тэр нь хамаагүй зөвхөн Премьер Лиг үзсэн. Зөвхөн Премьер Лиг. Тийм үү? Тийм. Зөвхөн Премьер Мөн шүү дээ Карик чинь. Наад чинь тэгвэл сая энэ Юнайтед тоглож энэний дараа боллоо, Челсигийн дараа боллоо. үгүй өмнө Юнайтед чинь юутай тоглолоо сая. үгүй Челсигийн дараа болсон. Тэгвэл энэ Челсигийн тоглолтын үеэр их стат. Нэм гарыг Юнайтед тоглосон шүү. Маргааш нь болсон. Фулхэмиг hodсон байгаа шүү дээ. Тэгвэл Карик нэмэгдсэн байна. Ингээ Карик тэгээ 5 болчих юм уу? Тэгэхгүй бол цаадуул чинь барьсан шүү дээ. Тийм байна тийм. Хин Юнайтедийнхэн. Барса юу? За Манчестер Юнайтед Фулхэм. Одоо ёстой ярих шүү дээ. За энэ тоглолтын дараа чи юу байсан? Карик одоо 3 тоглолт дараалж хоцсон 5 дахь тасгалжуулагч болсон шүү. Тэгээд энэ чинь нөгөө нэг бас нэг онцлог нь Фулхэм энэ тоглолтод хожих юм бол энэ Манчестерийнхаа дээр нь гарах гэдэг байна. Ойрхон. Тийм. Зэрэгэлдээ Нэг шүү дээ. оногийн зөрүүтэй болгосон. Арай 4 оногийн зөрүү байсан. Тийм билүү? 4 оногийн зөрүү байсан. Гэтэ би бас түрүүчийн дугаар дээр хэлж ирсэн юм да. Фулхэмиг чинь амархан очихгүй хаа гэж. Фулхэм талбайдаа сайн байдаг л да. Энэ эхэлж зуурцаа. Тэгэхдээ энэ нөгөө нэг 11 өгсөндөө бантаад тэр чигээр алдаагүй байсан уу? Энэ гэхдээ алдаа өгөх нөхцөл байд юм уу? Дөрмөндөө зуурсан тохиолдолд зуурсны төгсгөл дээр төгсгөл хаанаага харддаг юм. Би бүр шалгасан. Тэр чинь бас саяхан өөрчлөгдсөн дүрм баха. Тий. Тэрний өмнө бол тийм Байгааг. байгаа. Санаж нь жилийн өмнө л 2 жилийн өмнө нөгөө Реалын нөгөө Эндрикийг үлөө Мбаппег үлөө тэрвэрсээр байгаа явсаар байгаа торгуулалт ба дотор ороод унсан чинь пенальт цаачаагүй. Биш гол нь нөгөө нэг торгуулийн цохилт пенальти үзэж байгаа шүү дээ. Алдаа хүмүүсээ. Тэргээд алдаа үүж болт юм уу? Чөлөө цохилтын алдаа үүж болт юм уу? Болно. Вар дээр үү? Болно. Гэхдээ энэ тэгээд юу Гол нь тэр чинь нөгөө зөвл шийдвэр гаргуулах гэдэг байгаа учраас торгуулалт ба гадаа байсан Гадаа байсан гэж зүгээр алдааг нь өгч байгаа. Аа окей. яг нь миний анзаарснаар бол шүүгч өөрөө эхлээд тэр нөгөө 16 дотор бөмбөг биш хөл рүү одоо ороод унгаачлаа гэж бодоод манай хүн финалцаагаа Тэгсэн. тэгсэн чинь камераар шүүсэн чинь хөл мөлдөн ч хүрээгүй зүгээр Зүгээр зуурцсан л юм. зүгээр бөмбөг яатсан байнгут манай хүн тэр ирчээрээ Энэ амар цогсон тийм. тэгвэл энэ зуурсанд нь алдаа өгнө гэдээ өгч үү гэж би. Аа.
Кевин. Бразилчуудын өдөр байсан ч та. Эрдээр нэмэх нэг Куниаг олдож байгаа. Энэ Хименес чинь пенальт 12-оос 12 гэж Премьер Лиг би бэлдсэн байгаа. За тэгсэн чи хараа. Сая чи 9 дээр нэмэх 2 дээр, Сижен чи 9 дээр нэмэх 4 дээр. юу тэнцээ дуслаа л гэж 3 дээр лөө. Шешко. Энэ довтлогоо эхнээсээ их гоё явсан довтлогоо байсан. Энэ нөгөө Бруногийн ардаа өөртөө үлдээгээд тэгэж явдаг нь бол. Кевинийг болоос нэг 2 минут болсон уу? 2 минут яг орчим л Тэр нэг. хвцаал болсон тий. 2 минут гарантай л болж байгаа гэж. Шешко бол ирээдүйд дажгүй довтлогч болох бах тий. Ер нь Бас л одоо 21 юм шиг байлаа шүү дээ. Тий. Шешко бол Эден Жекогийн дайны болох уу? Арайч том үнэтэй зөөлч үү? магадгүй бас. Гэхдээ Жеко ч бүр бас тэнгэрийн амтэн шүү. Тийм Тэр амжилтын хийсэн гол болыг харуулсан бах юм байна. Юун дээр Бруно Фернандешийн голын дамжуулалт хэд болчихоо? 12 болчихлоо. 12 болчихлоо шүү дээ. Одоо цаа чи нөгөө Анри Манригийн рекорд яригдаад 8 тоо. Өөрийнхөө карьерийн хаяг ивдчих. Анри Ди Бройне хоёр ч адилхан хоёр шүү дээ тий. 20. Фабригас 8-19 байгаа. Тий. 24 тоглолтод 12 голын дамжуулалт. Одоо үлдэж байгаа 14 тоглолтод 8-ыг өгч гэдэг үг нь. Боломжтой өөрөө нөгөө чөлөө цохилт булангийн цохилтыг өөрөө хийж байгаа. Бүгдийг. Энэ нэг юм сонин статистик тий. Одоо тэр жил Кевин Де Бройн 20 хүрдэг жилээ. Аль дээр л 18 билүү 17 болцсон Тий. байсан. Хавар ерөн сууд юм байлээ. Хавар тэгэл Голын дамжуулалтууд гэдэг чинь хавар ерөн явхаа болчт юм шүү. нодлонгийн саалах байна. Тий. Саалах бас тэгэл 20 хийхэд төгчээсэн шүү. тэгэл байх. Энэ гэхдээ харж иж болно. Гэхдээ ер нь бол Фернандеш бол ялчгүй л Фернандеш Салахч өнгөсүүлэл барыг талтаа ураг байхад 10 гаргацсан байсан шүү дээ. Тий. За тэгээд Тэгээ хавар яга Сити чангараад дий. Хавар одоо бүрэлдэхүүний зузаан. Хүмүүс нь гэмтчихэд хавар ингээд ирээд тийм болоо. бүрэлдэхүүний зузаан. Сүүл рүүгээ Сити ч ер нь Бусдууд нь очихдоо мэддгүй шүү дээ. Тэгээд бас нөгөө нэг Джейми Каррагер ч бас тэгсэн байсан мэт. Арсенал энэ жил одоо Премьер Лиг төрүүлэх юм бол одоо бараг л шудраг босс. Тэгж гэнэ үү? Тэгсэн чи ер нь Яаж Ер нь бол анхаарлын төвд орох гол Жими Каррагерс юу ч хамаагүй шүү дээ. ер нь бол бүр тийм болчихсон юм шүү дээ. тий. Нэг тийм Каррагер бас жоохон Гарин гэвэл арай Тийм. Ливерпулийн өөрсдийгөө ч гэсэн амар ярьдээ шүү. Би ч бас ингээд анхаарлын төвд орчих гол тоотын төвлөн мөрөл. Илдис Баярам уу? За тэгвэл өөр юм ярья. Илдис Баярам өстэй хаа. Илдиз Баярам. За тэгээд Манчестер Юнайтед сая Касемиро 14 дахь гол, Манчестер Юнайтедийн хөдөлгөөгүй бөмбөгнөөс 14 дахь голыг оруулсан байна. Арсенал 17-той явж байна. За Касемиро маань ёстой нэг төрөл арилжих шиг боллоо. 5 дахь голоо Премьер Лигт нөлөөлөл орууллаа. Өөрийнх нь карьер Зөвхөн нөлөөлөл байт юм байна. Тий. Премьер Лигийн голны нөлөөлөл 5 шүү тий. Касемиро энэ 100 явах гэдэг юм уу? Явш. Явах уу? Тооч бараг явах байлгүй дээ. Өөрөө яв. Энэ 100 биш юм аа гэхэд тэгээд ганц нэг жил тоглох. Хаашаа? Айгуул нутаг утсах бол яах вэ? Ювентус биш үү? Ювентуст очсон гангарч иж мэднэ. Шин пакета ч бүр Бразил явчихлаа шүү Бүр Бразилийн тэр нөгөө нэг дээ. Рекорд гэж шүү дээ. баг чинь 50 сая доллар гаргасан түүхэн рекорд нэр. Тийм өмнөх нь Витер Рокиг нөдлөндөө бараг тий 20 саяар л авчихсан юм байна. Барселонод ирчээ буцчихдаг. Өдөр Тийм. юм. Тэгэхээр чинь Бразилда очичлоор одоо пакета энэ 100 дэлхийн аваргаар Бразилийн шгшэд Явна. Энэ зүүн Бразилээс Бразилийн бол аавна. Бразилийн лигээс айгуул нэг 10 Харилцан хүн авна шүү. Бразилийн лиг ч өөрөө одоо Өмнөд Америкт бүр ганцхан болчиход шүү дээ. Тэр хэдүүлээ нөгөө юу харсан шүү дээ. Либертадоресын сүүлийн нөгөө нэг муу Ривер Плейт мэлээд байхгүй байхгүй байх шүү дээ. Бока Универсо. Юнайтед тэгээд яаж ийна. Юнайтед сүүлийн тоглолт юу болж байна? Нилээ хэлээд авчихлаа тий. Тэрүүгээр хэллүү. Юу ярьж илаа гэж. Юнайтед 3 хожлоо. Нөгөө нэг үсээ 5 дараалан хожтол үсээс сулахгүй гэдэг нөхөр. Нөхчин лог. Ийм болцгаа. Тэгээд Одоо тоотой юм тий. Ойлгомжтой. одоо нөгөө Дундуур нэг Карабао ч юм уу FA Cup map байхгүй юм тийм Манчестер ч. Байхгүй. бан лиг. Байвал нэг жижиг баг ороод ирнэ шүү дээ. Лигийн цом руу ороод хасагдсан, эфир ороод. Тэр чи бүр яг Премьер Лиг 5 очих хэрэгтэй болчих юм уу? Тий. Одоо тоотой юм тий. Манайх бол өгчин. Өгдөг нэг. Тоттенхэм өгснээ юу байлаа? Нэг гайгүй байсан лөө. Тоттенхэм Юнайтедийнхоо. Тий. Тоттенхэмийн араас юу байлаа? За би хараат. За ямар ч байсан Тоттенхэм тоо. Гэтэ Тоттенхэм Тайлбарлал манай тэмүүлэл орох. Волвс байгаа юу? 20 цаг 30 минут Волвс. Манайх Волвстэй байлуу. Бэмбэ 20-30-аас нэрээ Тоттенхэм Юнайтед байгаа. Вест Хэм байна. Хоёр өгөх баг шүү дээ. Вест Хэм өгөхгүй хаа. Одоо Челси дөхөхгүй бас тий.
Вест Хэм өгөхгүй байсан чинь Манчестер чинь Вест Хэмийг өөр хүчээр авах шүү дээ. Тийм үстэй. Тийм. Вест Хэмийг бол тэр нь Одоо Юнайтед юу гоё юм л да. Ялч нөгөө нэг завсар одоо энэ лигийн цом энэ тоглохгүй байгаа нь Амралт энэ төр найтайхан байна гоё. Тэгээ дээрэс нь яг хоо тэрийг гол нь 100% дайчилж чадаад авах. Майкл Карриг бүгднгийн гүйлттэй Бруно Фернандеш хүртэл хамгаалтанд тусалдаг. Би гэхдээ одоо Юнайтед итгэхгүй л байгаа. Нэг 5 тоглолт харъя. 4-4-2-оор хамгаалаад тэгээд энэ нөгөө хасамаалтан дээр амар хүний одоо илүү гарч ирээд ер нь илүү гарч одоо даваг үүсгэж байгаа нь бол Юнайтед хамгийн том давуу тал нь байгаа шүү дээ. Одоо гол нь Касемиро явлаа гэж бодсод Коби Майнотой Касемирог одоо орлох тийм гоё хасамаалагч авах хэрэгтэй юм байна. Майно 270 манат болчихлоо тийм. Коби Майно бол бүтэн Майногийн чинь бүр мартуулсан. Амарын мартуулсан байсан. Тэгээ сая энэ тоглолтод дооргүй оролцоогүй. Патрик дооргүй 2 сарын хугацаанд одоо хамсран гимтэл явуулсан. Тэр өстө балаан болсон байна тий. Тоглохгүй. Тэгж яхад яг энийг бас хадгалж яах гэж чинь Карриг бас сайн үзээ. Нөгөө нэг хадууч эргээд ирсэн шүү дээ. Лисандро юу? Тийм. Бас Тэр чинь нөлөө байгаа. 3 тоглолт дараалал харин Лисандро Мартинес бүрэлдэхүүнээ нэг л өөрчилсөн тэр нь дооргүй одоо гимтлийн улмаас өөрчилсөн. Бусад яг 10 тоглолт шаруулаа ирэв. Хоёр ч Лисандро Магуайро хоёр л гараад байгаа шүү дээ. Тийм. Лисандро ч бас амар нэмэрт юм байна. Манай нөгөө Аморим ч тэр хоёрыг ер нь бараг ашиглахгүйсэн шүү дээ. Үгүй Лисандро ч айгүй дайчин байна. Тийм, шал буруу бүрэлдэхүүн. Юу нэг Еврог авчирсан зүг болж гинэ буруу болж гинэ. Буруу шүү дээ. Би бол Еврод. Одоохондоо бол Энэ хүн Гарначо дургу тэр хүн Еврод дургу. Би Гарначо дургу би зүгээр Гарначог өрөвддөг. Зайлуул да одоо. Зурсан зурган л юм байж тэгээд байж. Еврог ч ихтэй өмтэй авсан тий. Евро яг 60 дээр авсан. яриа л юм байна. Премьер лигт бол биш тагмаалагч. Жохон хайперсэн хүмүүс ер нь Манчестер жоохон бодлоо. Реал сонирхчихсэн л хүндээ уг нь. Реал уу? Тий. Еврогч. Реал бодлоо нөгөө дуудлага худалдаа энэ дэр гэсэн үнийн өсгөж байгаа алга болсон Тэгээ шүү. гараа авчихсан шүү дээ. Тэгдэг үү? Гэтэ энэ систем гоё байгаа нь За. тоглогчдод гоё нийцэж байна. Фулемийн довтлогоо бол үнэхээр гоё байна. Фулемийн тэр нөгөө бөмбөг таслаад өөрийн нөгөө эсрэггийн довтлогоо зогсоогоод тэгээд тэр урагшаа ороход ямар уран урагшилж очиж байна. Бөмбөг те яг бүр ингээд нүүдэл шиг. Фүүлхэм миний анзаарч байгаа Тэмүүлэн бас анзаарсан уу? Фүүлхэм яг ингээд орны нэг улсаас нэг түлхүү одоо Wolverhampton түлхүү Португал байдаг шиг Фүүлхэм болохоор Америк байгаа юм, Мексик байгаа юм, Англи байгаа, Шотланд байгаа юм, Бразил байгаа ингээд нэг тийм орон амар интернэшнл баг Тийм. байгаад байгаа. Тэгээд тэр Фулемийн тэр Вилсон ч нөгөө нэг нэвтрүүлгээр орж ирлээ шүү дээ. Тэгснээ дэгжээлээ нөгөө ярилцлагын нэвтрүүлгээр тэгээд нөгөө нэг 4-7 хоног орсон. тий нөгөө Фулемийн нөгөө нэг Европа лигийн финал дундангийн финал дээр очсон шүү дээ. 10 онд. Тий. Хамбургтэй үлддэг баха. Тий. Мартиньол энэ. Тий. Тэр одоо бид нэр дахиж давтахыг хүсэж байна. Тийм болохоор дахиад бид нар тэр Европын тэмцээнд орох байрлалд орж дуусгахыг зорж байгаа бид нар багаараа багийн уур амьсгал бол үнэхээр янз юм байгаа л гэж. Марко Силва бас мундаг байна тий. Тийм. Марко Силвач тэрээр энэ хувцсойлох хүрэг амар гоё болгодод тасч болох шиг яриад байсан юм билээ. Тийм баг найз шахууд шиг гэдэг юм уу тий. Манайм ер нь бас нэг том баг руу явж магадгүй юм байна тий. Ер нь 2-3 жилийн дараа. Хажуугаар нь Томас Франк юу болоо гинтхэн шууд том баг руу явчихва. Уг нь бол Марко Силва ч маш удаан чанагдчихж байгаа хүн шүү дээ. Франк ч Томас Франкээс илүү тийм үстэй. Хол Ситиг доошоо унах гэж аваад Марко Силва гэж анх орж ирээ үстэй. Бараг 15 жилийн өмнө. Тэгээд сүүлд юутай гарч ирдэг үлээ. Өө зөндөө багаар явсан тий. Анх бол Хаал Сити унах жахад нь авч үлддэг байхгүй. За түрүүнээр тургуулийн цохилт ярьсных. Одоо тургуулийн цохилтын Раул Хименес Яя Түрэгийн рекорд бол эвдэгдсэн. Раул Хименес 12 зохиж 12 гол оруулсан буюу 100% амжилттай. Хамгийн олон пенальтиг гол болгосон. Сая бас амар зөгч илээ шүү. Яг Кол Палмар өгнөний чи эвдэд явж исэн. Тэгээд алдсан. Лестер дээр алдаад одоо 16-аас 15 байгаа баха. Тий. Яг үнэ. Тийм байна. Эн чинь тэгээд нөгөө хамгийн нэг алдсан гэхэд одоо тэр байж тээ. Тий. 26-аас 25. Тэнгүүт одоо цохилттой амжилттай болгосон хуваар нэрвэлсэн байна. Фулемийн Ливерпул ч байсан дээ Морфи. Мөн үү? Дани Морфи мөн. Тэгээд Саутгемптон Калум Вилсон ч өөр хямд. Одоо яг энэ 5 яар Палмар явж байгаа юм шүү дээ. Калум Вилсон ч ерөөс жингийн илүүдэлтэй уцаагаас чирж ирсэн сая. Вест Хэмд байна. Вест Хэмд очсон шүү. Байна. Сэлгээгээр сүүлдээ нөгөө Вест Хэм чинь бариулаад балраад сая 2-3 төргийн өмнө чинь нэг Ньюкаслийн эсрэгчүүд нэг Орноныг гол хийсэн шүү дээ. Орж ирдгсэн чинь ер нь бол бүр жингийн илүүдэлтэй болсон юм чи шүү. Өөнд тоглоолох шүү. Сэлгийн мэлгэрч шүү. Тэгээд яагаад вэ? Тэглэн барихгүй юм лу. Тийм байна. Үнэхээр бас удаан дэндүү болсон. Хименесийн одоо хийх төрхөл
Хименес чи 13 дахь 14 дахь алдчихдаг санагдаад байна. тий. Хименес гэхдээ нэг хамгийн гол нь тий. Англидаа хэр удах юм бол Хименес. Одоо ер нь тэгээд хэмнээс жигдтэй л 90 хоног болов. Манай чи 2 жилийн өмнө л 91 За ямар ч 30 гарцаа. Одоо энэ нэг 2 үлрэл болвол энэ үлрэл дараагийн үлрэл болох. Манай Крис Вуд 9-өөс 9 явж байгаа шүү. 8-аас 8 ч үнэ. Сүүлийн цохихгүй байна. Вуд бол Англид байх уу? Нэлээд Тэгээ бас нас нь 35 6 тий. 10 оны дэлхийн Вуд Премьер лигт ч хэцүү баха. Зөвөр юм мундал болох. Championship мипро ч юм аа. Вуд цохиул маа. Ноттингем баг гэхэд тэгэл энэ чинь багуудаар байж явах уу Вуд. Вуд. Мексикийн нөхөр бол ер нь одоо явчих واخа. Хименес 34-т 91 оных юм. Тий 30 91 он. Хименес үү? Раул Хименес. Вуд арай дүү байгаа шүү дээ тэрнээс. Вуд ах шүү дээ. Вуд Вуд чинь 36 муу ах. 7 молоо юу? Манай Вуд та хэд зүгээр овтол Өө чицүү юм байна 91 оных юм. Тийм үү? 91 юм уу? 91 өвөр сараараа дүү юм байна. тий. За ямар ч байсан пенальти рекордыг бол Раул Хименес эвдчихсэн байгаа. Алдахгүй байхад л ингээд Премьер лигийн түүхэнд нэрээ үлдэх боломж бол байна. Сүүлийн тойргууд дээр би ер нь ингээд үр дүнгуудыг хараад хин гол хийв юу болов гэдээ ингээд харахаар нэг зүйл ажиглагдсныгаа тоолж үзлээ. За. Энэ болохоор 90-с хойш минутны орсон гол. Энэ үлрэл эдгээр тойргуудад нийтдээ хэдэн гол 90-с яг 90 минутыг бол бүр оруулаагүй. Саяны тойрог яаж 90-с хойш мэдлээ. шүүгчийн мэдлээ. Айгу олон сунгаадсан л та тий. Бараг тоглолт болгоно л нэг 8. Тэгээ Астон Вилла одоо жишээ нь 10 минут сунгасан шүү дээ. Харин тий. Тэгээд ахтал нөгөө 10 хүн дээр чи хийдгүү те. Тэгээ энэ үлрэлд бол үнэхээр энэ аюу их ажиглагдчихж байгаа шүү. 70 гол энэ үлрэл одоогийн Шүүгчийн мэдлэг минутанд 70 орсон. Ганцхан 12 дугаар тойрог дээр тим гол байхгүй. Бусад бүх тойрог дээр 6 дугаар тойрогт бүр 8 гол орсон шүү. тий. 6 дугаар тойрогт 8 гол орсон. Сая Энцогийн чи 90-с хойш үлээ. Тий, эдгээр нэг 2 дээр. Одоо сая Беньямин Шешко 94 дээр, Тий. Кевин 90 дээр нэмэх нэг дээр. Тэгээд би гинт яагаад ер нь ингэж Манай энэ өмнөх тойрог дээр яг манай- Бормут бас нэг хийгээд байгаагүй. манай Конате чи голыг өөлж мөллөө яа. Тэр аав нь бурхмалцсан гэсэн. Саяны өмнө. Саяны тоглолтын өмнөхөн гэсэн. Тэрний өмнөх тойрогт чи өнжөөд Аа. ирээг байхгүй Конате. Премьер лиг өнжөө тэгээ буцааж ирээд. За энэ 90-с хойших гоолууд бол 70 байна. маш их байгаа. Тэгээд Энэ гол нь та нар юутай холбоотой гэж бодож байна? энэ 90-с хойших гоолуудын нөгөө нэг Би бол яг хамгийн их алдж байгаа баг магна гэж байхгүй юу? Ливерпул л алдаж байгаа шүү дээ. байгаа баг. Гэхдээ тэгээ ер нь бол 10 марав сунгаад ахаар чинь тэгэл магадлал нь тэр чиний гэрэл хэсгэл баглаа. Бараг нэрээ Ливерпул байгаа шүү. Хамгийн их аль. За би харж Гүү хаа. ярьж байгаа. Хөрхий нөгөө муу. 90-с хойш алдаж байгаа. Сая Эвертон жишээ нь Брайтонд 90-с хойш чинь л бэтэ. Тийм шүү дээ. 1-0-оор дуусчихсан ч аваад Дуусчихсан. Тийм. хийчихэж байгаа байхгүй тий. Өөрсдөө ч их хийж байгаа Ливерпул. Оруулсан нь бол байна. Алдсан нь бол алгаа. Хэн их Оруулсан нь Брентфорд 6, Ливерпул 6 гэх. өөрснөөс сайн хийж. Бормут 5, Брайтон 5. Гэх мэт. Ливерпул харин ингэж оруулчихж байгаа алдчихж байгаа. Энийг ярьсан нь одоо 24 дугаар тойрог 240 тоглолт явцсан байхад 70 гол орчихсон байна. Өнгөрсөн үеэрл 380 тоглолтод 79 орчихсон юм байна. Тэгэхээр өнгөрсөн үеэрлээс бол эвдэх нь бол бараггүй тодорхой. Бараг өнгөрсөн үеэрлийн амжилтад дөнгөж 3-2-т нь давтцсан явж байна. Тэгээд ямар нэг зүйлтэй холбож хэлэх гэсэнгүү зүгээр анзаарсан учраас анзаарагдаад тэгээд энэ чинь бас ингээд Бас нэг тоглолтын хувьцааг шийдэд байгаа шүү дээ. нодлон билүү тэрний өмнөх жилүүд нөгөө бид нар нэг юунаас өмнө эхний 5 минут нөлөө 10 минутанд маш их гол орж ийн гэдэг ярьсан билүү. Тэрийг нь Брентфорд ихэнх нэгэдэж байлуу. Тийм шүү дээ. Нөгөө нэг Ян 3 тойрог Виса дараалал эхний минутанд хийсэн шүү дээ. Ян Виса чиг олдоодсон шүү дээ. Имбумо 2 их жилүүдээ бас. Эхний 15 минутанд хамгийн олон гол ороод байна гэдэг билүү те. За Инксэн. За Тоттенхэм Манчестер Сити. За. За тийм. Өгчдөг Хайста. юм Манай болсон. одгийг ханцгаа шавлаа. За Ер нь эхний үе бол за өгчөж байгаа юм байна л гэж бодсон би бол юм. энийг тийм Монгол юм л яриад байгаа өгөн. Тэр энэ бол өгчөж байгаа шүү дээ. Райан Ингэж цохиулж болохгүй шүү дээ. Энэ Энэ хүн чинь Ситид ирснээс Англид 19 гол шууд оролцсон. Явгууд энэ лиг байсан бол ингэж цохиулах ч угаасаа. 9 гол 10 голын дамжуулалт. Яач гэдэг. энэ англи мангли дэлхийн мэлхийдийг өгнө гэж юм байд юм уу? Байхгүй шүү дээ. Цаагаараа тэгээ цэвэрхэн л хийн шүү дээ.
Ран Ширки, Дарсан, унгасан, хаасан. Энэ Гэтэ хаагаад энэ бас Пеп бас Ширки дуурлаад ах шиг харагдсан шүү. өтер гинтэлтэй нь холбоотой юм болов уу? Сайнгаар эмчнэр нь суулгах гэсэн чи өөрөө тоглолт хийсэн үү яасан мэдэхгүй. Жохон уурлаад ах шиг байсан шүү. Бүр Тижаны Рендерс орж ирэх гээд самбараа өргөдөг нь Йоо Симин. За энэ ч өөрийгөө гэмтээч гэсэн. Симиньо Сити дээр 5 тоглолтод 4 гол. Тэгээд Тоттенхэм эсрэг юу вэ чинь 3-7 хоногийн зайтай голдчих юм. Симиньо. Борнмотод нэг өжлөг гол ичээд явсан. Тэгсэн тий. За энэ тэгээд нэг юм ужигнаан дундаас аян чарав шүү. Биш ээ. Гэтэ Солонке Энэ үү тий. бас тэгээд хийгээд ах юм а тий. Энийг алдаа биш юм уу л гэдэг байгаа юм. Өөрөө нөгөө хэний хөл рүү өшгөлцсөн юм байлаа л дээ. Юутай итгэн л Гэгийн хөл ордоор нь орчиж байгаа. хөшгөлчихлээ. Тэгээ ахил руу нөшгөлчиж байгаа. Усановын тэнцвэр алдсан. Тасгээ зараас нь шүү. Энийг Родри би ерөөсөө шүүгчдийн талаар хизээч юм ярьдгүй. Гэхдээ энэ бол арай хитрнээ та нар тойрог болгон дэр гэх юм. Энэ алдаа чинь тойрог болгон засагдгүй юм уу гэж. Араас амир гол. Скорпион маяг. Саяныхыг харин Пеп яатсан байсан шүү. Энэ эсэргээрээ төвийн хамгаалагч довтлогч ингээ Шууд 11 бол 11 Тий. алдаа. Тэгэхээр та нар одоо болооч ээ л гэсэн. Довтлж исэн баг юмчуд байх юм. Одоо яаж ч болох вэ? Шүүгч нар чинь ямар тэгээд төгс амт биш юм болохоор тэгээд одоо яг эсэргээрээ хамгаалагч ингэсэн бол гэж бодож амжаагүй юм байна зайлаа. Тэ? Харин тийм Гэтэ энэ 2 дугаар үед Сити яасан гэмээр тоглосон. Муу тоглосон. Муу тоглосон. Муу тоглосон тий. одоо харин тэгээ багууд Сити чинь ч гэсэн яг Тоттенхэм шиг тоглоулах тий. Бас За, шууд- 2 дугаар хагас Тий. шууд эхлэдэг байна. Манчестер Сити Тоттенхэм тоглолтын 2 дугаар хагас. Одгийн Байж хаа байж бодож байгаа нь наадах. Яг одгийг ярьсан дээр ярих гэдэг байхгүй. Манчестер Сити тоглолтын 2 дугаар хагас. Сүүлийн Манчестер Юнайтед, Wolverhampton, Тоттенхэм 3-ын эсрэг гол байхгүй, хаалга онсон цохилт байхгүй. Сая яг Тоттенхэм дээр 9 зөгсөн байна. Тэрнээс наа чинь баг айл 3 эсрэг гинэ. Манчестер Юнайтед, Wolverhampton, Тоттенхэм. даалдах юмнууд хүртэл 2хан зөгцсөн явжсэн. Тэрний Нийтдээ 16 цохилтоос зөвхөн тоглолтын 2 дугаараас 16 цохилтоос оновчтой 1 цохилт баг. Гол баг. Пеп чи юу мундаг дасгалжуулагч муу юм уу? Шууд 2 дугаараас юм даа. За, гэхдээ одоо голын боломж төр голын магадлал бол 159 бол 16 цохилтоос. Би бол энийг ингэж хараад байгаа ш. Нөгөө Сити бидний одоо Пепи үеийн те одоо эд үеийн гэх юм уу та тэр үнэхээр хожигддгүй байсан үеийн Барса Баяр үеийн. тийм Сити юу байсан бэ гэхээр хасамалт үнэхээр мундаг байсан те. Одоо нөгөө сайн байсан. Родри байгаа шүү. Тэгээ Родри байгаа. Тэгээ нөгөө Бернардо Силва ч эд үеигч байсан. Тэгэл ер нь хасамалтын бүр Кевин Де Бройныг дурдж болохгүй. Гюндоган Бройн хоёр шүү. Тийм Де Бройн Гюндоган эдгээр тоглож Залгаал Родри очсон. үнэхээр супер байсан. Тэгэд одоо хамгаалагчд ялангуяа энэ 18-ын байрал дээр бол Ширки юм шүү. Ран Ширки баруун тоглоод байгаа. Баруун тийм үү зүүн. Тэгээ 10 гэхээс илүү толгуур яхас их чухал юм шиг байна. Тэгээд Родри, Райндерс. Райндерс одоо гол нь ингээд Ника Орайлыг хүртэл 10 дээр ч юм уу ингээд хамгаалалт дээр гол нь нөгөө Пепчин тулуур дээрээ нэг тоглогчийг тоглуулахаас өөр аргагүй болчиход. Яг тэгэхээр Родри байна. Родригоос өөр тоглогч тулуур дээр тоглуул гэхээр бас байхгүй. Тэгээд 4-1 баг 4-1 гэж тоглоод Пеп. Родригийн урд хоёртой тэр нь одоо энэ тоглолт Ника Орайли, Бернардо Силва гарч ах жишээ нь. Тэр хоёр гэхдээ ээлжилж ингэж хойшлоодах шиг байна. Тэгээд хасамалтны юм байгаа учраас боломжуудаа ч үүсгэж чадахгүй байна. 20 дугаар хагас тэгж нөгөө илүү ихтэй доминант байдаг. Тоглолтын турш доминант байдаг тэр Сити харагдахгүй байхгүй. Бөмбөг барьдаг те. Бараг Ситигээс бөмбөг булаах нь хэцүү байлаа шүү дээ. 2 дугаар хагас Ситигээс бөмбөг эзэмших нь хэцүү байсан чи одоо ингээд өөрсдөө зогч чаддаг. Аха. За одоо Манчестер Юнайтед бол Касемиро байж гин. За Ливерпул Граунберг байж гин. Челсид Кайседо байж гин. Тийм үү? Өөр том багч юу вэ? Арсенал Райс байж гин. Тоттенхэм хэм байгаа юм. Манай бол том баг биш үү? 16 тавьчих. За тэнгуүс Сити тийм байгаа. Харин тэр Родри гисэн чинь Родри ч одоо бэртлээсээ болоод ингээд формд орж чадахгүй. Тэгээд Родригоос гадна ингээд одоо Ливерпул жишээ нь Гранберг, Макалистер, Субслай юу 3 байгаа хөөх. Танад одоо Энцо Фернандес байгаа тий. Хажуугаар нь одоо гүнийг гэвэл Кайседо дээр хажуу талд нь хинд болж байна. Тийм. Defensive midfielder л ийд ам л да. Нэг нь дефенсив, нөгөөх нь жоохон найруулах маягтай. Найруулах юм гоё 2-3 тоглогч байгаа хөөх том баг үст.
Одоо нөхөд Бруно Фернандеш Бүр байхад тоглооных нь бол урдаа шүү. тийм Бруно Фернандеш байхад ард нь Касемиро, Майно хоёр байх чинь. Яг ийм хослол Ситид байхгүй болчихж байгаа. Родри тэгээ урд нь Родри чинь тэгээ аль нь юм бэ? Яг нөгөө хамгаалалт юм уу? Баг тэрийг найруулга юм уу? дефенсив уг нь найруулгач тусалдаг. Тэгээд гол нь нэг ийм балансыг олох өөр хүн тоглогч нь байхгүй Зүг болчихсон. Родри яг алсын дамжуулалт сайн өгдөг. Тэрнээс яг бас Амар найруулах класс шүү дээ. Нөгөө гол Бройны өмнө бол яа гэж нэг аимшигтай агуу тоглож байсан шүү дээ. А яа шиг хүн л одоо хэрэгтэй байгаа даа л. ер нь бол Де Бройн шиг хүн л хэрэгтэй гэж хаадаг шүү дээ. Бол гол нь нөгөө дефенсив дээрээ ингэж зогцох бас ингэ хамгаалж хэрэг. Ганцхан дефенсив энэ асуудал шийдэхгүй байхгүй. Ганцхан энэ нэг тоглогч Кайседо ч юм уу одоо хинч Балебач гэдэг юм уу одоо авчирлаа гэхэд тийм тоглогч шийдэхгүй байхгүй. Яг ийм зогцох тоглогч нар. Манчестер Сити 2 голоор тэргүүлж явсан тоглолтондоо заавал хождог цуврал нь сүүлийн хэдэн жил юм байж байна. 8 жил үргэлжлсэн байх шүү. 8 жил 2 голоор тэргүүлсэн л бол тэр тоглолтонд заавал хождог. Хожиж чадаагүй тохиолдол хамгийн сүүлийнх нь 2018 оны 4 сард Манчестер Юнайтед эсрэг 2 тэгээр хожиж байгаад тэр чинь юунд Смолингийн тэр гол хийд юм аа. Нэг 3-ыг зөрүүлээд Манчестер Юнайтед хийгээд хожижтэй. Тэрнээс хоошоо бүхэл 115 тоглолтод 2 голыг оруулсан бол тэр тоглолтонд хожигдохгүй дуусгадаг. Тохоо амжилттай байсан чинь тэр зурлал юм. манай Салянкагийн гол яг бол Яа тийм Скорпион гол. Пушкаш. Салянка явах Соланка гэж. Салянка гэх. Албаар тэгээд байгаа. Тийм үү. За энэ Скорпион голыг чинь нөгөө нэг жирүү нэг хийж исэн биз дээ. Тэр гэхдээ бүр гоё л доо тий. Энэ бол жирүүгийнх бол бүр яг цэвэр Скорпиос байхгүй. Тав гэдэг. Энэ чинь бүр ингээ унж мунаж гэж жоохон харагдцсан хөв жоохон мяа болчихлоо л та. Гэтэ та одоо танаа багшийн довтлоогоо шийдэхгүй бол одоо Соланка ирээд шийдэгдэж байгаа юу? Ричарлисон гэмтчээл гараад байна л дүүр. Тэгээ аврагуудын лигт сая сүүлийн 2 тойрог хөчгөд бол Соланка бас хоёуланд нь хийсэн. Ер нь бол Челсигийн актимаас довтлогч ер нь гардгүй. Дандаа л хамгаалагч нар гардыг. Ганц гайгүй яваа нь энэ шүү. Мурая явахгүй тий. Гэхдээ ганц гайгүй яваа Солянка шүү. Боурнмутад 19 ийцсэн хөө штэ уул. Хүний нэрийг өөр та нар. Солянка гэх Нэг бол Солянка Илдиз чинь олгол. цөцгийн мүцгийтэй улаан манжинг юм биз дээ. Нэг бол Илдиз олгол, нэг бол Солянка олгол та нар. Хүний нэрийг өөр. Илдис чинь өөрөөс үү. За Тоттенхэм угаасаа Манчестер Ситид бол торгоодог, Пеп Гвардиолаг зовоодог баг. Ерөөсөө эсрэг багуудаас нь Пепийн багт 30 гол хийсэн ганцхан баг байгаа нь Тоттенхэм гэж. Удирлын ихнийх төр чинь хожицсон шүү дээ тий. 8 удаа Тэгээд хийсэн. Одоо танаа ганц зорилгоч өрөнд Ситиг л хорлох юм уу ааш. Сая өгье гэсэн чинь Үгүй гээл өгөхгүй. Яг сэтгэлийн угтаа л өгөхгүй юм шиг. хоёр зорилготой байсан байхгүй. Нэгдүгürt манайх угаасаа дээш явах бодлого. Хоёрдугаарт тэр Арсенал Ситигийн өрсөлдөөнийг жоохон сонирхолтой байлгая гэдэг хоёр зорилгоор л өгье гэсэн. Бас тийм зорилго байгаа мó та. Арсенал Сити хоёрын өсөлдөөнийг Тийм бас эртхэн шийдчихгүй. сонирхолтой байлгая гэдэг тийм зорилготой юм уу те? яг үндэ хойд Лондонхоо тэр ривал багийн эсрэг, дерби багийн эсрэг бол хизээж тэхгүй байсан. Ер нь бол жоохон Арсеналыг бас жоохон хорлчих гэсэн санаа бол. Тэгвэл бас Арсенал жоохон тасрах гээд шүү дээ. Тэгээд уг нь өгсөн юм уу? Өгсөн юм. Ходлон ягаа Сити Тоттенхэм 37 дээр таардаг лөө. 38 6 дээр таардаг лөө. Нөгөө нэг Сон зохиол ухаан алдчих гэдэг дөө. Тий. Сон зохио тэрийг хийцэн бол Арсенал төрүүлж байгаа шүү дээ. Хийгээгүй л дээ. Нүдний тэрний өмнө хөлрлөө. Гэхдээ гэтээ одоо энэ жил нөгөө Английн Премьер Лигт Арсеналаас өөр одоо ямар баг Тэ зүгээр маазарч ярьж байгаа шүү. Албаарч тэгин ч гэж байгаа тий. Арсенал төрүүлэхээс өөр баг төрүүлэх юм бол өстой шудраг босуух гэдэг шүү дээ баг. Ийм Арсенал төрүүлэх магадлал нь бараг 80% болчихсон. дээрээс нь ийм босоо байгаа багт нь төрүүлэхгүй нэг ийм сонин үлгэн салган явж исэн баг хойноос нь ороод төрүүлэх юм бол айгүй шудраг бос надад бол. Одоо ч нэг зүйл болчлоо л доо. Харин Тий. Сити ингэж бүдэрч явж яснаа урд нь гарвал айгүй шудраг бос. За үр дүн харъя. 24 дугаар тойрын үр дүн. Ер нь тэгээд Арсенал аль дээр хоёр дараач хуурай тэнцдэггүй байсан бол одоо хэдүүлээ. За бусд нь юу вэ гэж ярьж байгаа байхгүй юу? За өчтөр Сандерланд 3 тэгээр Бөөрнлийг хоцсон байна. Арсенал 4 тэгээр Лидсийг хоцсон. За энэ дэр чинь За Борнмут, Мадуэке, Йокерес, Габриэл Жесус хүртэл Габриэл Жесус. Борнмут юу яасан? Волвс. Тэгээ Борнмутын нэг 17 таг нэг бас нэг хүү гараад ирчээ. Борнмутчтой яг энэ ард нь хүнээ бэлтжиж зараад. Жонар Крупи юу? Групп юу? Тийм. Группи ч 19 дөө шүү дээ. Групп тийм.
Гэтэ ер нь хүнээ бэлтжээд зараад их юм тий. Сайн нэг Бразил авчлаа. Тийм. Тэр нь бас Бразилд амар олон гол оруулсан Тийм билээ. хүн байлээ. За Экитике маань бүглөөгөө гаргасан. Икитике супер. Хоёрыг Хүмүүсээ шараар будаад Экитикээс одоо ер нь Вирц бас үнэхээр гоё байгаа. Энэ Экитике хаашаа би хийвэл хоёрыг хийвэл ойрхон хийнэ гэдэг юм. 41 43 гэхээр гоолууд нь дандаа л ойрхон. Вирц гоё байгаа. Астон Вилла 10-тэй болоод Брентфорд сонирн баг юм аа. 10-тэй Брентфорд. За Манчестер Юнайтед 3 дараалан хоцсон. Кристал Палас Ноттингем Форестыг арай барсангүй. Энэ яг одоогор бол Кристал Паласт ер нь болж байгаа юм алга. Гайгүй лээ үзээтэй л тий. Сандерленд 3-ыг урчна. Бurnley. За Сандерленд ч одоо энэ Burnley, Leeds Center одоо яг нэгэн зэрэг дэвссэн багууд гэж харахгүй байна тий одоо. харахгүй яг үнэ. Бараг эхний хагас бичигдэх гэдэг юм. Сандерленд банд бол унахгүй тодорхой болсон шүү дээ. Тэгсэн. За хэдүүлээ завсарлаад орж ирэхдээ Германы Бундслиг, Испаний Ла Лиг, Италийн Сери А дотроо солилцоо 8-аг нь онцолж ярих болно. Нэвтрүүлгийн ерөнхий тэтгэгч Wuhan, нэвтрүүлгийн ивент тэтгэгч Skytel, нэвтрүүлгийн алтан ивент тэтгэгч Tiger Brand хэсэг хугацаанд завсарлаад 3 дугаар хэсгээр болцсон. Нэвтрүүлэгт таа үзэгчтэй маш их баярлалаа. 3 дугаар хэсэг маань эхэлж байна. За 3 дугаар хэсэгт Германы Бундслиг эхлээд Хамбург Баерны тоглолт. Германы омурд хэсэгт. Оо Баер нь хожиж чадхаа байсан өө. Одоо хоёр тойрог дараалж унаалтах юм. Барахгүй байлээ Баер нь. Одоо дараагийн тойрог Одоо Баерн зөөр өгөөд байгаа юм шүү. ерөөсөө л одоо зэсэн зухуугаар. Баернд өгөөд төрүүлсэн. Баерн өгөөд байгаа юм шүү. Зөөр оноо өгөөд байгаа юм шүү. Ерөөсөө Баер нь одоо бархаа Гурван байсан. цохилтыг заасан. За энэ нэг ойр тарагдаг хүн байлээ шүү. Мөн үү? Фабио Вера. Нэг Арсенал байсан. Арсеналд байсан. Энэ нэг сонин улаан шорт өмсчихдээ тийм. Наалтахгүй гоо тийм хувцастайгаа. Бишээ дээдлтэйгаа. Тийм. Нэг албаар солиулсан байгуулгын тэмцээн дээр нэг албаар солиулчихдээ шүү өнгөн зав цаад шүү. Тийм. Авцалтахгүй хоёр өнгө юм өмссөн. За Harry Kane, Luis Diaz. Luis Diaz ч 2 дугаар эхлээл хийж байгаа. За тэгэл ер нь хожчих юм байна дөө гэсэн чинь манай Тоттенхэмээс зээлээр тоглож байгаа. Лука Мушкович гэж. Яа хин гинэ? Лука Мушкович. Ямар юм аач? Лука Мушкович гэдэг. Мушкович. Хорват хөгчтэй. Энэ Энэ Бундслигийн шилдэг хамгаалагч авч магадгүй байгаа юм байна. Тий. Баг 3 гол хийчихвээ. Зээлэр байгаа л байна. Фансо Дэвис. За ингээд Альфонсо Дэвис ирсэн чинь нөгөө нэг хин Бишоп гарахаа болчлоо. Бишоп ч гэхдээ яг баруун даач гарчдаг юм лээ. Бишоп ч тэгээ олон байранд. Тэнд нөгөө нэг лаймер нь байгаад байгаа шүү. Төв ягс руу орчих. Бишоп ч төв ягс үлээ. Тэгээ үндсэн байранд төв ягслаа. Хаас агуулах болоод байгаа юм шүү. Тэнгүүтний 2 жимийн хамгаалалт. Хэдтэй үлээ Бишоп ч. 19 20 мөртөө тий. Гэхдээ тэр лаймер нь бол Австри тий. Тий. Лаймер ч бас ер нь төв ягс дээр тоглодог гэж байгаа баруун талд. Ер нь гэхдээ Германы залуучууд аягүй сайн гарч ирж байгаа юм байлээ. Тэгээ сая ер нь ингээ аврагуудын их тоглосон багууд бас нэлийн зүдэрлээ шүү. тэглээ. Баерн, Челси. Би зүгээр яг энэ Хамбургийн тоглолтыг би үзээд Баерныг чинь энэ жил нөгөө нэг аврагуудын лигт ерөнхийдөө бол тэгээс та босоо юм биш үү дээ. Асуудал хэн ерөн зогсоох юм гэж бид нэг хэсэг яриадсан шүү дээ. 2 сарын өмнө тий. Тэгмээ Баерн чи яг цагаат талахаар бас бодлол гоё бодолчдаг л баг л шүү дээ. Өдрүүл сайхан бүдэрчдэг. Гэхдээ ер нь яг тоглолт нь бол болохгүйгээ өрвөл бас болдгүй юм байна шүү дээ. Хон гарснаас хойш 5 тоглолт хийлээ Бундслигт бүгдд нь гол алдсан байна. Тийм. Дамжуулт байна зүгээр бас балах Ер нь дандаа ихнийг бол яг Баерн аврагуудын лигт одоо яг Баерн том багтад тоглосон гэж бодоход Арсенал тожигдсон. Өөр PSG хөтсөн. PSG хөтсөн л үү. Тэгээ тэрэн дээр Челситэй тоглоо яла. том биш ээ. Челси 3-1 Айгуу гомдгоо. Челсиг хөтсөн тий. Арсенал Челси тожигдсон санаад. Том багтаа өөр яаж тоглох. PSG дээр чинь нөгөө Луис Диас Хакимиг аваачаад мань болгочдөг. Тий. Тэгээ улаан авдаг. Гэхдээ нөгөө нэг Германыхаа нөгөө нэг Штутгарт, Дортмунд, Ливеркузен, Лайпциг гээд Франкфурт гээд нэг юм нэр бүхий 5 нөхрийг зүгээр өстө үсгүй батсан байхгүй. Тэнгүүт нь л ерөөсөө за гэж бүгд бууж өгсөн шүү дээ. Дунджаар 3-0 4-0 ойр л хэвчсэн тий. Тий. Тэгснээр Хүний өөрийн Аугсбург тапа хамаагүйгээр нөгөө энэ саяны 5-ыг зүгээр Лайпциг чинь 6-1 үстэй. Майнцтай тэнцсэн Union Berlin
Ювентэй тэнцсэн гэдэг ингээд унаалцсан тоглолтууд нь дандаа доогуур хөвж байгаа баг Тийм. байдаг. Тэгээд хамгийн их гол сандрагсан Аукс бүргэж байх шиг тий. Тийм. За тэгээд ямар ч тач Баерны хувьд бол 2 тойрог дараа алж Бундслигт оноо алдлаа. Бусад тоглолтуудын үр дүн хамтдаа шалгацгаая. Тэр хооронд би хүсдэг тийм байдлыг. Кёлн очсон. Яма. Кёлнотын Били Яман гэдэгч. ухан. Франкфурт бүр ингээд ухарсаар л байдгүй. Франкфурт бүр байхгүй болчихлоо. Leverkusen. Тасгалжуулагч аваачаад талцсан. Лайпциг талбай дээр Майцыг. Франкфуртд хин ирж байгаа гинэ. Альберт Рейра гэдэг. Ливерпул байсан. Ливерпул байсан. Тоглогч шүү дээ. Тэгээ 2010 онд Рейра чинь Ливерпулээс явахдаа Ливерпул бол живжүү хөлөг онгоцгээд явсан шүү дээ. Тийм. Олон юм яриа Турк руу явсан. Тэгээ тэрнээс хойш сураг алдарсан шүү дээ. Тэгсэн чинь Цэлэгээд багт конференц лиг тоглоод байгаа шүү дээ. Эстомины хөл юу л. Тий. Тэрийг өдөрдөж хагаад тэгээд Франкфуртд цаа ирж байгаа. Франкфуртд юу ирж байна? Дасгалжуулагчаар. Ерөнхий юм. Ерөнхийгөө. Хөө тийм үү. Рера ч одоо тийм бүр дасгалжуулагч байх хэмжээний болцсон юм уу? Тэгээ саяхнаас Тэр чинь Ливерпулд байхдаа ч 30 29 өстэй л явсан баг. За та гурав надад ярьж ийн үр дүнгээ. Өөрөө юм хэлж байна. Офлайн амир байна тий. Хофман Гуравт яваад байгаа шүү дээ. Тий. Байна. Кармарич баг. Кармарич ч одоо энэ багийн домог боллоо. Лайпциг Майнцд тавилах. Алдрын буг Алдрын танхимын гишүүн рүү. Гладбах бас айлд бад гол ийд юм байна. Нулимс зээлгэн жил шин. За Дортмунд Хайденхайм 3-2. Дортмунд ингээд 6 онооны зөрүүтэй. Тэглээ. Одоо дээр классикер чинь 2 тойргийн дараа байна. Дөгч байгаа шүү. Дортмунд Баерн хоорондоо. Тэрэн дээр нэг 6 оноо. Тэгвэл 3 оноо олгочих юм шүү. Реал Барса хизээ ирнэ. Реал Барса болоогүй 4 сар. 4 сар. 3 сарын нэгэнд дээр классикер. Тэрний ордлын тойрогт Дортмунд Лайпцигтай. Бас нэг сар мар байгаа юм тий. Тийм байна. За тэгээд доошо унах бүсд бол Майнц, Сан Паули, Хайденхайм гэсэн багууд бол Хайденхайм Хамбург харин тэр хойно явсан чинь хохорчиж. Би Хамбургийг сая хожижонгууд нь үзэхгүй юу. Ер нь Европын топ тэнцсэн л дээ. тэнцчингүүд нь энэ ер нь дандаа тэнцэж байгаа юу болж байгаа гэдээ харсан чинь Европын топ 5 лигт Италийн Serie A лигийн Pisa гэдэг баг хэд тэнцсэн гэж юу. 20 хэдэн тоглолтоос 11 хэдэн тэнцчихсэн байлээ. За 23 тоглолтоос Пиза юу? тий 12. 11 тэнцсэн байлаа. Тэнгүүтээ нэг л хожил та 11 тэнцээтэй явж ирсэн. 14 оноотой. 14 оноотой. Өнгөршүүлэр л Ювентус ч нэг Байнгын баахан тэнцтэй. Тэгээ Хамбург тийм их тэнцчихэд байгаа юм тий. Хамбург бас тэнцэн олон. Энэ одоо юу нэ гүйцэд Хараарууд өгсөн баг. Тэгэхээр Бундслигч арай хойл явж байгаа л да. Хамбург ерөөсөө Бундслигийн цорын ганц доод лиг рүү унж үзээгүй баг байж байгаа сая унсан шүү дээ. Сая гэж бүр 18 онд уу. Тий. Тэгээ гарч ирэх гэжтэй бөө юм боллоо тий. Тий. Намайг анх Германы Бундслигмийг анх үзэж эхлэхэд одоо 2005 онд тэрнээс өмнө ч үздэггүй байл. Тэр чинь нөгөө Вандерварт компани Deyong интервью шүү. Тэгэхэд энэ Хамбург ч аврагуудын лигийн баг байсан баг. Тий. 7 тэнцсэн. Тэнцээгээр Бундслигт хамгийн олон тэнцсэн. Хамбург. Одоо Шальке ер нь доороос баг гарч ирэх гэж юм да. Раулын баг уу? Тий. Раул ч Шалкед байгаа Сая Жеко очоод гол шүгийн 8 хүрээд балраа байстай. Эден Жеко. Аа? Очоод гол хийсэн мэл. Жеко Шалкед зүтсэн юм. Тий шүү дээ. Шалке ч бүр шүгэн 4 хүрсэн шүү. 4 хүрлүү. 4 хүрсэн. Тий нэг ноёрыг байх. Раул Реалаас явсан жил. Тий. Ноёр хаалган дээр нь өдөгч 4 хүрсэн. За Германы Бундслиг ингээд үргэлжилж байна. За энэ Leverkusen юуны тоглолт Хамбургийн тоглолт дутууга нөгөө Хамбург цасаараа тоошилсан. Тэр тоглолт дутуу Хамгийн хойдлын хот те хамгийн бомб төстэй. бомб. Битлсийн очиж одоо мөнгө олж исэн газар. Тэгэнгүүтээ Спани Ла Лиг. За хэдүүлээ зөвхөн үр дүн хараад би тэгтээ хүснэгтийг бол арай өөр юм онцолсон. За саяны тойрогт болохоор Oviedo. Жирона унлаа юу? Жирона Тэр авцаал яваа нэг 17 болоо. Ситигийн охин баг үстэй. Тий. Энэ Атлетико Левантыг барсангүй. Атлетико юуг барсангүй? Левантыг тэгэр тэнцсэн байна. Барселона 3-1 Real Rayo хожсон шүү дээ. Реал Райо бөө юм болж хоцсон тэр. Нөгөө Родангийн нөгөө багангийн багш Райо чинь. Энэ өмнөх тоглолтын дээр тэнцсэн шүү дээ. Тэг Беллингем ядж хахад хамстринг гэнэ үү? Бараг 2 сар.
Улирлэн Шинэ дуслаагаа. Битис ч нэг Антонио ч ерөөсөө одоогийн байдлаар 3 гоолчгүй яваа юм байна шүү, тий? Антонио. Тий. Тэгээ жоохон Чимээгүй л байна. тий. Харин хэдэн ассисттэй байгаа юм байна. Тэгмүүд эднийд нэг өөр хүн мэрэгэн буучин болцсон яваад лээ. Абденч биш. А тийм үү. Нэг өөр хүний бүр нэлээ дээгүүр овоод Сонсчихсэн л явж илээ. Антони буцаад байсан. Хуан Эрнандес гинэ. Тий, Хуан Эрнандес гэдэг. Антони ч болохоор 2 гоолтой 5 ассисттэй ч юм. Гарначог явуулчих юм уу Битис рүү? Антони маань үй 5 голтой юм. 5 гоолтой байна уу? 5 гол 4 ассисттэй. Тийм. Бас Антоник Гарначоор тулыг бол тулах юм уу та? Үгүй. Шууд уу. Гранач нь ирээдүй бас байж магадгүй шүү дээ. Антони Антони бол ч байхгүй юу? зүгээр ингээ яг хажууд нь очих бүр ишг шиг жижиг юм биш. Хийтэй юм шүү дээ. за өчигдөр шөн ингээд Майорка Севиа 4-1-ээр хоцсон. Майорка унах бүсэд явж исэн. Хүснэгтийн байдал бол өөрчлөгдсөн. Хүснэгтийн онцлогтой би Ла-Лигийн хүснэгтийн 2 дугаар хагасыг онцолж байгаамаа. Эхний хагас бол ойлгомжтой. Барса тэрүүлж. За Майорка 14 дугаар байрлал 18-аас дээш өсөд орж ирсэн. Гол нь юу гэхээр 18 дугаар байранд байгаа баг 11 дугаар байгаа баг хоёрын хооронд 3 хоноо. Тийм шүү. За доотлын хоёр бол нэлээд ч байх уу. Би одоо энэ Жироно гэж чинь бас гайгүй явж ийн гэсэн чинь. Унах чинь үгсэн чинь. Гайгүй яваа. Унахаа өрөөл унахаар л байна. Харин унахаар байна шүү дээ. Чи 3 хоноо зөрүүтэй шүү. Улирлынхэнд наадвал чинь чавс тэр 17 молоод яваа. Гэтэ энэ дунд Севиа юу гэж аа? Яг энийг хэдэн оноо авсан байгаа үсэрээ. Валенсиа ч яг угаасаа баларж байгаа юм гэвэстэй. Тэгээ Севиа гэсэн хоорондоо багт сая нэр Рамос хувьцааг нь удалж авсан гэнэ үү? Севиагийн. Яг хэдэн үгийг нэмэхгүй л тээ. Рамос чи ер нь бол анх Севиаг галжаа лөө. Тий Севиа. Тэндээс Реал руу явлаа. Тэгээ 2 жилийн өмнө нэг Севиадаа нэг үлрэл тоглосон бүр. Тоглосон А шүү. тийм шүү дээ. Тэгээд ер нь багийн ас өрөвдөөд ер нь Севиад бүр хөксөрцөн жигүүрийн хамгаалагч, баруун хамгаалагч Навас уу? Наваас тоглож Ноцлон өвөл зодог тайлцсан. тэгсэн үү? Тэгсэн. Хесус Навас. Севиач алдартай зөвхөн баг шүү. 2 дугаар хагас бол нэлээд өрсөлдөв. Одоо ингээд нэг ийгүүтэл Талуун Билбао газрын Андалузын баг тийм. Билбао унах бүс рүү ч унахаар. Ямар амар шүү. тий. 25. Билбао, Севиа, Валенсиа 3 одоо нэг нь айгүй л уужч мэдгээр л За харагдаж. энэ дундаас тэгээд Оведо бол ер нь мандалаад өөрөө доош унах юм байна тийм. Манай Санти Касорлагийн баг штэ. Туга барьцсан явж байгаа юм байна тийм. Леванте. А нөгөөд нь бол яач магадгүй юм тийм. ёстой яач магадгүй ёс. Би харин Оведодоо хэн цуг унах байл юм биш. би Сосидадыг дээшээ аюул амархан гараад ирэхээр нь амархан ч байх те. Дээшээ хурдан гараад ирэхээр 8 дугаар ойрлоо ороод ирсэн. Тэрнээс унах хөстэй байгаад байсан шүү дээ. Сосидад ер нь яач уу гэд 2 дугаар хагасыг харсан чинь. Зүгээс 1-2 хожигдол юм. Ийм байгаа юм байна. Тэгэхээр одоо Билбаогийн аргачлгүй энэ үлрэлтэй юу тохиолдож байна вэ? Мэдчихгүй. Ах トゥ юу байгаа вэ? Вильямс. Тэр хоёр нь бас ээлжилж гэмтээдэх шиг байна. 8 Сосидад 28 оноотой, онох бүсэд байгаа Райо 22 оноотой. Хоорондоо 8 дугаар ойр 18 дугаар ойр хоёрын хооронд 6 оноо байна гэсэн үг. Тэгэхээр Лалиг яг энэ хооронд өрсөлдөөн бол за нөгөө дээдлийдтэй бол яг юм тасарсан явж байгаа. Испани одоо нэг дээдлийн нэг 2 баг тасардгийг л болиулчих юм тий. Гоё англи Тэр ч одоо тэгэл нэг 2 морины уралдаан гэдэг тэгэл. харин тий. Уу ядаж 2 морь уралдаж байгаа нэ аа. Герман, Франц тэр чинь Герман ямар ч бүр ганц утга байгаа тий. Франц чинь одоо яг энэ үлрэл Франц шин Ленс тэргүүлж байгаа шүү. Яг энэ Та Ленсийг хэлээд байна уу? За, Италийн Serie A-ыг руу орцгоё. За, би ер нь бол энэ өнөөдрийн дугаар дээр солилцоо 8-ад төлхөө онцолж яриа гэсэн чинь Яаж вэ? Италийн Serie A-д л арай гайгүй юм. Тэрнээс Лалигийн Солилцоо солилцоо юу ч алга. Манай Лалигийн ч мөнгөгүй чаавс. Мөнгө ёстой л мөнгө. Лоренцо Лука. Лоренцо Лука гэж Итали залууг 26 саяар Наполи авсан байна. Малан. За, Донел Малан Рома руу зээлэр очсон байна. Кенет Тейлергээ төвийн хагасыг Аяксаас Лацио 1685 сая Сая тэгээд тэр чи гол авлаа. Энэ Гол бол тий. энэ яг таална шүү дээ. Цэвлийн яг таална. Кастаянсоос зарсан мөнгөө юу? Тэр мөнгөөр. Голц сая. За бас хэнийг авсан юм шүү дээ? Ратковыг авсан юм шүү Залцбургээс. Распадори хаанд явж ярэ хөрх юм. Атлетикод явж исэн юм байна. Аталанта. А тийм шүү дээ. Аталанта 22 22 сая юм уу, тий? тий. За Виагийн хүү угаасаа Марсел байсан шүү дээ. Жингэлж байгаа юм уу? Зээл байж байгаа. Гэхдээ энэ Робиньо Ваас Вац гэдэг өөр юм. Вац ч гэсэн. Вац ч угаасаа байсан шүү дээ. Тий. Рома жингэлж байгаа юм шүү дээ. Тий. Танаа Марселес ирсэн 22 юм шүү сая ирж болчих. Марселаас сая явчихж байгаа юм уу? Явж байгаа Ромад. Оо за. Довтлогч. Энэ залуу хөлт үлээ шүү дээ. Тий. 19 той л үү? дээ. Тэгээ чи нөгөө нүх болтохгүй байгаа мó гэрээ нүгүүд энэ тэр яас. Хөгжихгүй нэ.
За Петр Ратков Лациод ирсэн. Балданци Жино зээлэр ирсэн. Соломон шүү дээ. Соломон Тоттенхэм. Мальдини Фиорентина. Даниэл Мальдини Аталантад болохгүй байна. Минут болтохгүй. Лацио руу. Лациочаар идэвхтэй байсан юм шүү. Гэхдээ одоо юм хийхгүй бол одоо сая нөгөө Кастилянасыг зарсан мөнгөөрөө бас нэг гурил будаа юм авч штэ. Одоо манай бөхөр бол юу гэдэг үстэй чинь нөгөө хүүхдийн нь хүүхд аягүй сайн барилддаг гэдэг. Тэгээ хөлн бүгд яад юм аа. Тэгэл яг та чинь нийслэл Ром хотын баг дэрч Лациод. Даниэл Мальдини одоо аав өвөө хоёр шигэ болж чадахгүй л. Чадахгүй юм байлээ. За тэгээ яг ийм солилцоонд боллоо. Слалиг бол нэг том солилцоо нэр баг худалч хүнд 5 саяас дээш зарцуулсан солилцоо байхгүй шүү. Сая хоо Лукмен л байна дөө тий. Лукмен ч баг 30 тий. 40 гişгсэн баг. 40. А тэгснэ Атлетико Мадрид чинь бас нэг хүн авчлаа. Хэнийг үлээ? Лукмедтэй баг нэг өдөр. Галагрыг хэдэр явуулсан юм? Галагрыг чинь 40 30 тийм баха. Тэрнгээр л авчихсан юм шүү дээ. Тийм баг яг адилхан ч үлэн тийм биш шүү. Тэгмүүд Галагер чинь ер нь бол 10 номер. Родриго Мендоза гэдэг. Мендоза тий. Мендоза гэж. Галагер 10 номер дээр тоглодог гэсэн үү? Ер нь хойш 8 арай хошоо тий. Тэгвэл Лукмен ч бүр жигүүр шүү дээ. Тий. Байрлалын солилцоо. Тэгээд ч нэг Алварезээ одоо зарыг гэдэг шүү дээ. Алварез ч ерөөсө гол хийж мэдчихгүй. Хулиан Алварез үү? Бүр таг болчихлоо гэсэн. Үгүй Атлетикогийнхан бүр гайхаад энэ хүн чинь гол оруулах мэддэг ч юм байна. Багаараа л ер нь муу шүү. Одлон ганц хийдгэд Алварез шүү дээ. Одоо бол энэ үлрэл. Намар ч гэсэн бас хийгээдсэн юм аа. Алварезыг чинь Барса сонирхоодсон юм шүү дээ. Барса гол нь энэ 100 Левандовскиг ингээд усч байгаа. Аа. Тэгээд нэг том юм руу чичирнэлээ тэгээд шүү дээ. Барса гэснээс нэрээ одоо 3 сарын ихээр Барсагийн ерөнхийлөгчийн сонгуул болох ч байгаа. За. Тэгээд Лапорто сая ажлаа хүлээлгэж өгөөд сонгуульдаа бэлдэж ах шиг үлээ. Сарын өмнө одоо ажлаа өгсөн байх хэрэгтэй байд юм байл та. Тэгээ ямар дутлагч авах вэ? Тэгээ харин Хулиан Алварез. хамгийн яригдж байгаа нэр нь Алварес байна. Аа? Хулиан Алварес байна. Алварез чинь гол Барсагийн юун дээр бас гоё тохирно л та. Ийм хурд динамиктэй хурдтай. Одоо Ханси Фликийн юунд тохирно л гэж үзээд тах шүү дээ. Хааланд энэ төр гэхээр одоохондоо бас арай болоогүй л гэдэг шүү. Хаалан танах шиг тийм мөнгөн ч арай бенчин муута баг маг тийм яхаа. Тэгээд Алварес ч бас ялгаагүй 100 гарч чадсан шүү дээ. Хааланд чинь 7-ны 450 авдаг лөө. 500 450 ч юм байх шүү. Тий. Тэр Арабад одоо залхсан байрсан товтлогч нар алгуу. А тэндээс ч тах байна. Барса штэ ха та бас арайчтэй. Мөнгөгүй штэ. Залхсан. Одоо нэг хураач хураасдаг бас тэг одоо нэг Наа салингийн зээлтэй. Одоо капитан ажилтанд орсон гайгүй. Салингийн тэтгэврийн зээлтэй юу юутай. Капитан цаас Мөнгө багны. Тийм. Мөнгө байхгүй. За юу яа? Цаг болцсон байна. Хэдүүлээ 23 дугаар Итали Serie A-гийн бусад тоглолтуудыг хараад ерөнхийдөө дууссан. Милан юу болов? Милан өнөө шин тоглоно. Милан гэхдээ хожоод байгаа шүү дээ. Болоны Оо чинь комо террорист арчаагүй нэрээ. Саяны тэр нөгөө Тейлор чинь хийгээд Юу аав. Гол тэр комоара баг юу байсан? Аталанта тоглолт эхлээл хинжил улаавцсан. Тэгээ бүр 90 минут нүдээд байхгүй. Гоолны магадлал expected goals моос нь бүр 5 6 мургаад ирсэн. тэр хожигдсан бол бас хэрэгтэй. юу яач тийм ээ сонин Калиари 4-4 гол мол хий тийм ээ. Наполи Фиорентина 2-1. За нөгөө Вергара дахиад хийсэн. Тий. Нөгөөг чинь Вергара чи хийсэн. Лукаку хийгээгүй нөө. Лукаку хийгээгүй. Манар Соломон эренгүүтээ бас юу яатсан бэ шүү. Лукаку тэр Челсигээс гарч ирээд бас эвүүтүрлэгч. Эвгүүтүүл тэр чинь. За тэгээд Лаутаро Мартинес маань Интерт хийдгэрээ хийсэн. Удинезе харин Лаутаро Мартинес одоо энэ Аргентины шигшээгийн гараанд гарахгүй юу? Гарна шүү дээ. Гарах уу? Гар шүү дээ өөр юм. Тэр Альварес ч гарах гэдэг юм шиг үү? Байрлал өөрчлөлтөө. Дэлхийн аваргаар бол тэгэл хин Лаутаронд эхэлж гараад болохгүй болохоор нь Альварес гарсан л та. Альваресийг бас хоошо тоглуулсан юм шүү дээ, тий. Ромаро дээр. Тэгээ энэ хоёр хоёулаа ашиглахаар бас жоохон сонирхол юм л. Тэгээд өмнө тэр Игуайн гэдэг нэг дархлагдсан усууд гардаг байсан тий. Энэ 7 хоног чинь тэгээд баахан цомын тэмцээн юм л шүү дээ. Лиг болгоны цомын тэмцээн. Тийм баг. Одоо зай завсар Франц, Испани, Итали, Ингэж штэ. Герман. Месси нөгөө нэг хин Роналдо ч нөгөө тоглохгүйгээд Аль Насартаа ийм юу яачих.
Нөгөө юу гэдэг вэ энэ чинь бойкот зарлчаад байгаа шүү. Бензима биш юм уу? Роналдо бас Роналдо тий. Бас Ер нь баг дотор нь асуудал байгаа юм байна. Хүмүүс цалин байлын энэ тэгээд таамаглаад байгаа зүгээр юуных ч байж магадгүй. Ямар ч нэгэн байдлаар багийнхантайгаа нэг асуудал шийдэх гээд тэгээд байгаа юм билээ. Гэсэн чинь Месси Америкт тоглож байгаа шүү дээ. Тэгвэл Америкт чинь нөгөө нэг юу гэж штэ. Үзэгчт нь одоо нөгөө Мессигээ нөгөө дагаад Америкийн нөгөө Интер Майамигийн фэн болсон хүмүүс их байд юм биш үү? Тэ? Одоо Барсагийн фэн байсан. Над шиг үү? Тий. Өөрөө яг хаана байгаа юм бэ? За юу. Тэгсэн чинь Америкийн хөлбөмбөг гэдэг чинь өөр юм байна гинэ. Манай нөгөө нэг одоо хөлбөмбөг шүү дээ. Одоо нэг Англи Герман нэг гол хийнгүүтээ хамгаалсаар байгаад ингээ багаараа ингээ хожоод нэгдгээр хожиж мочингууд фэнүүд нь орилоод идэг. Америкт бол тэрийг хөлбөмбөг гэж үзэхгүй байна гэдэг. Сайхан нээлттэй юм тэгэхээр. Оо, Месси 2 хүн дараад хуурангууд л стен ваа гэж орчихсон гэж юм. Америкийн үзэлтэн шал өөрөө нэг чинь. Юун тэнд нэг хамгаал 1-0-дод хамгаалаад дуусах юм бол хамгийн сонирхолтой хөлбөмбөг. Нөгөө өөрсдийгөө тэр чинь үндэсний нөгөө топ 4 спорттойгоо харьцуулж хардаг л баг л та. Тийм. Тийм өдөртэй юм дугуй том хүмүүс шүү дээ. Хууралт мууралт үзүүлбэр хүнийг хүмүнийг ингээ давуулж мавуулдаг ш тэгэнгүүт стен босч ирээд үзэлт нь өөр байна гэдэг. Тийм хөө тэр чинь зах зээл нь угаасаа тийм. Тэгээ манай энэ чиг 1-0-оор хожих юм бол тэнд хөөгдөх юм байна. Чулуугаар шин. Барса сая чинь нөгөө өмсгөлийн борлуулалтаараа Интер чинь Мессиг 5-д явж илүү. Топ 5. Тийм л их хийч. Тэр чинь зөвхөн бизнес болцсон л доо. Тэнд бүр ингээд гол юу яахгүй байж ч болно гэдэг байгаа. Манай Бекхэм чинь бас нэг шин цэнгэлдэх бариад байгаа шүү. Бекхэм бас гоо. Амар гой тийм хууралт мууралт гой дамжуулт гой хаалгаруу цохиж орсон ороогүй нь хамаагүй тим юм дээр бүр амар бүр ингээд дэмжлэг аваад байна. Манай арабын үзэгчтэй яа юм бол. Манай арабс та мэдхгүй. Араб жоох, Европ жоох. Үзэлтэн жоох, Европ жоох. Тийм үү? Гайгүй. Гэхдээ бид нар чинь бас нэг тийм уйтгартай нэг тгийн хөл өмгөө үзээд өөрийнхөө дэмждэг баг л хожиж ивэл хамаагүй болоод ингээд чадж байгаа юм дараа тийм байхгүй гэсэн шиг. Сонин болцсон юм байх шүү бид өөрсдөө бас нэг жоох ажиглахгүй бол нэр. За хэдүүлээ тэгээд эх 7 хоногт явчихсан. Энэ 7 хоногт Премьер лигийн тоглолт. Тэгээ бодохоор Ханси Фликийн хөл өмг гоё юм байна гэж би хэлэх гэжсэн баг. PSG Барсад таарчвал бүр амар тоглолт болж. Яа битээ таар энэ хоёр жоохон цаашаа яваг л дээ. Хол. Таарч Таахаар нэг нь мултарчих гэж байна нааштай. Аюу хэцүү. За энэ 7 хоног онцлог тоглолтууд юу вэ? United Tottenham Бямгарагийн өдийн цайны тоглолт 20 цаг 30 минутаас. Орон нутгийн цагаар өдийн цайны. Тэгээ Ливерпул Сити хоёр болов. United Tottenham 20-30-аас Бямгарагт. Өгнө гэж байгаа шүү. Тийм байна. Супер Бямгарагт Ливерпул Сити. Ливерпул Сититэй нямд нь урдлын өдөр нь United Tottenham. За манай Арсенал юу вэ? Сандерландтай. Өө байж гэн. Wolverhampton-ы талбайд Челси очих юм юм гайхалтай. Наа чи жинхэнэ тулаан болно. Бүнцлигт болохоор Hoffenheim нөгөө сайн байгаа Hoffenheim чинь ален заринад ирэх нэ. За Баерн дахиад Мани ойдных болчихжээ. За онцлог тоглолтууд. За энэ 7 хоног бол цомын тоглолтууд байгаа. Лигийн цом нөгөө Карабаогийн тоглолтыг бол PS-ийн шууд дамжуулдаггүй хүмүүс бас асуугаад идэв. Тань тийм л. Тий, дамжуулдаггүй байгаа шүү. FA Cup-ыг л дамжуулдаг. FA Cup-ыг бол дамжуулж байгаа. Тэгээд энэ 7 хоногт нэг жаахан амс хийгээд эх 7 хоногт бараг шууд аваад. Тий. FA Cup-ыг илээ биш ээ хаа. PS-ийн бас хөлбөмбөг дээр амар олон тоглолцсон. За хэдүүлээ нэвтрүүлгийн өндөрлүүлье. Тагууртаа маш их баярлалаа. За хамтаас үзэгчтэй ч гэсэн маш их баярлалаа. Эх 7 хоногт 26 дахь дугаараараа шинэ дугаараар эргээд уулзах болно. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Woo Home, нэвтрүүлгийн ивент тэтгэгч Skytel, нэвтрүүлгийн алтан ивент тэтгэгч Tiger Brand эх 7 хоногт энэ цагтаа эргээд уулзъя гэж та баяр та.